За өнөөдөр бид нэр санхүүгийн менежмент асуудлыг. Тэгээ санхүү менежмент 1 2 гэдэг бас төлбөр нь хуваацсан байсан. Тэгэхээр санхүүгийн менежментийн тухай ойлголтуудыг төрүүлээд өгөл зүгээр юм болоо гэж бодоод. Тэгэхээр санхүүгийн менежмент ярих юм санхүү гэж юу юм бэлээ гэж. Тэгэхээр санхүү бол мөнгийг удирдах урлаг. Одоо мөнгийг удирдах урлаг ухаан ингэж тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ мөнгийг удирдах урлаг ухааны гол зорилго маань юу юм бэ гэж. Тэгэхээр мөнгө хөрөнгийн нөөцийг бүрдүүлнэ. Төр аж ахуйн нэгж байгууллага иргэдийн хэрэгцээг хангана. За өөрчлөлтөд зүйл зарцуулахад нь одоо чиглэгдэж байдаг. Ийм одоо зорилго байж байгаа. За тэгэхээр мөнгө үүссэн үеэс санхүүгийн харилцаа үүссэн гэж үздэг. Мөнгө үүссэн цагаас санхүүгийн харилцаа үүссэн гэж үздэг. Тэгэхээр санхүүгийн харилцаа өөрийн гэсэн объект болон субъекттэй. Тэгэхээр тодорхой төрлийн мөнгө хөрөнгийн нөөц сан бол санхүүгийн харилцааны объект болдог бол тэр мөнгө хөрөнгийн сан бүрдүүлж байгаа. За тэгээ хуваарлж байгаа. Тэр хуваарлалт нь оролцож байгаа. Хуулийн этгээд хувь хүмүүс бол санхүүгийн харилцааны субъектүүд болж явдаг. Тэгэхээр энэ мөнгө хөрөнгийн нөөц сангийн хувьд төвлөрсөн бус сангуудыг бүрдүүлж идэг ёстой. Тэгэхээр төвлөрсөн сан гэдэг бол улсын төсөв, за нийгмийн даатгалын сан, хүний хөгжил сан зэргүүд бол ерөнхийдөө төвлөрсөн санг бүрдүүлж идэг бол төвлөрсөн бус сан гэдэг болохоор аж ахуйн нэгж иргэд тэдгээрийн санхүүгийн харилцаа нь тухайн объект дотроо явагдчихээр онцлогтой гэж үздэг. За тэгэхээр санхүүгийн систем буюу тогтолцоо гэж. Тэгэхээр санхүүгийн харилцаа, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн зах зээл гэсэн энэ 3 зүйлийн хоорондын харилцан хамаарлыг санхүүгийн тогтолцоо буюу санхүүгийн систем гэж нэрлэдэг. За тэгвэл санхүүгийн зах зээл, тэр санхүүгийн зах зээл дээр хэрэглэгддэг янз бүрийн одоо хэрэгслүүд байдаг. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн дотор олон төрлийн зах зээл болж хуваагдана. Мөнгөний зах зээл, бонд болон хувьцааны зах зээл буюу одоо энэ хөрөнгө оруулалтын шин чанартай үн цаасанд арилжуулагдж байгаа учраас хөрөнгийн зах зээл вэ. За мөн гадаад валютын зах зээл гэж байна. Мөн үүсмэл үн цаасны зах зээл гэж. За эндээс тэр үүсмэл үн цаас гэж ямар зүйлийг хэлээд байгаа юм гэхээр сүүлд одоо үүсч гарч ирсэн гэрээ хэлцлүүд. Янз бүрийн одоо гэрээ хэлцлүүд гэдэг forward, futures, swap гэх бичлэнгийн эдгээрийг үүсмэл үн цаасны зах зээл дээр англин яригддаг. За эдгээрийг бид нар үүсмэл үн цаас, энэ үүсмэл үн цаасын гэрээ хэлцлүүдийг тэр лангууны арын болон биржин гэдэг байдлаар хэрхэн яаж ангилж ямар одоо онцлогтой, ямар ялгаатай байдгийг гэдэг. За дараагийн слайд дээр ярина. За санхүүгийн байгууллагууд санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж санхүүгийн харилцаа үүсгэж идэг. Тэгэхээр санхүүгийн харилцаа, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн зах зээл гэсэн энэ 3 хүчин зүйлийн хоорондын харилцааг хамгаалж нь бол одоо санхүүгийн тогтолцоо, түүний систем үйл ажиллагааг харуулж идэг гэж. За мэдээж хэрэг олон санхүүгийн байгууллагуудыг та бүхэн банк болон банк ус санхүүгийн байгууллагууд манай санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж идэг гэж. За санхүүгийн тогтолцоо буюу санхүүгийн системийн үйл ажиллагаа одоо өөрсдийн харилцан хамааралтай. За энэ болохоор шууд бас санхүүгийн харилцаа үүсгэж идэг. Санхүүгийн зах зээл дээр
Нэг талд нь болохоор мөнгө хөрөнгийн илүүдэлтэй тал байж байдаг. Нөгөө талд нь болохоор мөнгө хөрөнгийг ирж хайсан, эрэлт үүсгэсэн дутагдaltaй тал байж байгаа ч. Энэ бол санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа юу. Эдгээрийг санхүүгийн зуурчлагч нар одоо зуурчилж хөрөнгө, цаг хугацаа, зардлуудыг одоо хэмнэж өгч идэг. Ийм учиртай. Санхүүгийн зуурчлагчид одоо санхүүгийн зах зээл дээр зайлшгүй байх үндсэн одоо 3 шалтгаан байж идэг. Тэр үндсэн 3 шалтгааны юу гэхээр хөрөнгө оруулалтын зардал, цаг хугацаа, хөрөнгийн хэмжээ гэсэн ийм 3 хүчин зүйл дээр үндэслээд санхүүгийн зуурчлагч нар санхүүгийн зах зээл дээр зайлшгүй байх шаардлагатай юм гэж ойлгож гарч ирсэн байдаг. Хөрөнгийн хэмжээ гэдэг маань ямар учиртай юм. За мэдээж хэрэг нэг тал нь илүүдэлтэй тал буюу мөнгө хөрөнгөө хадгалдаг, өсгөж үржүүлэх зорилготой ийм илүүдэлтэй тал. За энэ илүүдэлтэй талыг хэн үүсгэж өгөхөр өрх гэр үүсгэж ээж болно. Пүүс компаниуд илүүдэл явж ээж болно. Засгийн газраас гаргаж байгаа нөөц хөрөнгө одоо илүүдсэн өсгөх гэсэн хөрөнгө нь ээж болно. Гадаадын хөрөнгө оруулагч нар. Энэ бол мөнгө хөрөнгийн илүүдэлтэй талыг үүсгэж байгаа. Нэгсэндээ нийлүүлэгч тал байж байна. За дутагдaltaй тал мэдээж хэрэг өрх гэрч байж болно. Пүүс компани байж болно. Засгийн газар ч гэсэн өөр одоо бэлэн мөнгөний дутагдалд орох санхүүжилт босгох замаар санхүүжилт хэрэгтэй болдог учраас дутагдaltaй байна. Гадаадын хөрөнгө оруулагч. Эдгээрийг тэгэхээр нэг нь илүүтэй нэг нь дутагдaltaй тал байгаа нь хөрөнгийн хэмжээний зөрүүтэй байдал үүсэж байгаа учраас санхүүгийн зуршлагч нар зайлшгүй байх шаардлагатай гэж. За тэрнээс гадна цаг хугацааны зөрүү гэж нэг үүсдэг. Энэ цаг хугацааны зөрүүг зохицуулахуудаас санхүүгийн зуршлагч нар бас ажилладаг. Тэгэхээр энэ цаг хугацааны зөрүү гэдэг нь юу гэхээр ялангуяа тэр мөнгө хөрөнгийн илүүдэлтэй байгаа тал маань мөнгө өсгөж үржүүлэх гэж байгаа тал маань богинохон хугацааг шаарддаг гэдэг. Богинохон хугацаанд өсгөх үржүүлэх. За ийм одоо сонирхолтой байдаг. Гэтэл нөгөө мөнгө хөрөнгийг хэрэглэх гэж байгаа тал маань болохоор урт хугацааг шаарддаг байдаг. Урт хугацаанд богинохон хугацаанд бол юу ч хийж амжихгүй учраас урт хугацаанд энэ хөрөнгийг эргэлдүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм сонирхолтой байж байгаа. Тэгэхээр энэ хоёрын одоо энэ цаг хугацааны зөрүүг санхүүгийн зуурчлагч нар маань бас зохицуулж өгч идэг гэсэн чиртэй. Санхүүгийн зуурчлагч буюу санхүүгийн байгууллага өөр дөрөв төвлөрүүлээд дутагдaltaй байгаа газрууд нь хугацааны хувьд тохиролцоод ингээд бусдын мөнгө хөрөнгийг өөрийнх нь нэрийн өмнөөс одоо бусдад шилжүүлж байгаа ийм үйл ажиллагааг санхүүгийн зуурчлагч нар үздэг. За хөрөнгө оруулалтын зардал гэж. За нэг тал нь хөрөнгөө ирж хайх маш их хугацаа зарцуулна. Нэгдүгээр маш их олон төрлийн зардлууд гарч идэг. Тэгвэл мөнгөний хөрөнгийн илүүдэлтэй тал муу адилхан. Аль нь найдвартай, аль ямар одоо субъектүүд нь хөрөнгө хайж, ирж хайж байгаа. Ямар найдвартай байдгийг гэдэг тал дээрс. Бас энэ хөрөнгө оруулалтын зардлууд их үүсдэг учраас үүнийг санхүүгийн зуурчлагч нар маань бас зохицуулж өгдөгөөр санхүүгийн зуурчлагч маань санхүүгийн зах зээл дээр зайлшгүй байх шаардлагатай юм байна гэсэн. За ингэж энэ санхүүгийн тогтолцоо маань санхүүгийн харилцаа, санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн зах зээл гэсэн юм 3 зүйлийн одоо харилцан хамаарлын үндсэн дээр үйл ажиллагааны явагдаж энэ одоо санхүүгийн систем түвшин тогтнож байдаг юм байна гэж. За тэгэхээр энэ санхүү гэдэг маань мөнгийг өдөрдох урлаг ухаан юм болол. Тэгэхээр санхүүг өдөрдөн, мөнгийг өдөрдөн гэсэн үг. Өдөрдох гэдэг нь одоо менежмент асуудал юм, менежмент. Тэгэхээр санхүүгийн менежмент маань ер нь хэдийн үеэс одоо хөгжөөд ингээ бие дааж хөгжиж эхэлсэн юм бэ гэдэг асуудал гарч ирэх. 20 дугаар зууны их үеэс үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад нэлээд өргөн хүрээнд судлагдаж бие даасан юм судлагдсан болж хөгжиж ирсэн байна. За тухайн үедээ болохоор аж ахуйн нэгжүүдийг үүсгэн байгуулах, татан буулгах, өөр хооронд нийлүүлэх, за мөн үнэт цаас гаргах, хөрөнгийнх нь зохих хэсгийг нь борлуулах, санхүүжилтийн их үүсвэр хийх зэрэг ийм үйл ажиллагаа зохиолох болсон. Санхүүгийн менежмент хөгжүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байдаг.
За санхүүгийн удирдлагын тусламжтайгаар эдийн засгийн төрөл бүрийн хөшүүрэг арга хэрэгслээр дамжуулаад санхүүгийн бодлогыг одоо хэрэгжүүлдэг учиртай. Хөшүүрэг арга хэрэгслээр. Тэгэхээр санхүүгийн бодлого гэдэг нь бодлогыг хэрэгжүүлж байгаа одоо гол зэвсэг нь санхүүгийн менежмент болох нэ гэж ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр бол янз бүрийн одоо бодлогод байдаг тийм ээ. Мөнгөний бодлого, татварын бодлого, сангийн бодлого гэсэн төрлүүдийн бүрийн бодлого байдаг. Тэрнтэй нэгэн адил санхүүгийн бодлого байх ёстой. Энэ санхүүгийн бодлогыг санхүүгийн менежментээр одоо чиглүүлж энэ бодлогыг хэрэгжүүлдэг гол зэвсэг нь санхүүгийн менежмент юм байна гэж байна. За бид нар бас түрүүн энэ санхүүгийн хэрэгслүүдээс, санхүүжилтүүдээс эрсдлээс хамгаалах бас одоо мэдээж хэрэг санхүүжүүлж байгаа бодлого, санхүүжүүлэх арга хэрэгсэл, санхүүжилт хайж байгаа субъектүүд хөрөнгийг оруулах гэж байгаа этгээд, хуулийн этгээд бүгд одоо эрсдлээс сэргийлэх, эрсдлийг одоо тооцох ийм шаардлага. Тэгэхээр энэ нь ирээдүйд өчирч болцсохгүй эрсдлээс хамгаалах, тэгээ мөн ашиг олох зорилгоор санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн үндсэн дээр арилжаа явагдаж идэг зах зээл гэдэг. Энэ зах зээлийг уламжлагдсан зах зээл гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр уламжлагдсан зах зээл дээр хэрэгслүүдийг одоо янз бүрийн одоо нэршлэр нэрлэж идэг. Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэдэг нийтд ингээ нэрлэж иж болно. Санхүүгийн деривативууд гэж нэрлэж идэг болно. Мөн санхүүгийн үүсмэл хэрэгслүүд гэж нэрлэдэг. Заримдаа 2 дугаар эренбийн үнэт цааснууч гэж одоо нэрлэдэг. Тэгэхээр энийг яагаад ийм нэрлэлээр нэршсэн юм бэ гэхээр сүүлд одоо гарч ирсэн учраас үүсмэл хэрэгслүүд гэж нэрлэдэг. За энэ бол гэрээ хэлцлүүд юм. Яагаад 2 дугаар эренбих гэд нэрлэсэн юм гэхээр хувьцаа бонд бол төрүүлж гарсан үнэт цааснууд учраас эдгээрийг 1-р эренбих гэж нэрлэдэг. Сүүлд нь гарсан гэрээ хэлцлүүд учраас энийг 2-р эренбийн үнэт цааснууд гэж нэрлэдэг. Тэгэхээр нийтдээ энэ 2-р эренбийн уламжлагдсан үүсмэл хэрэгслүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ гэрээ хэлцлүүдийг 2-р эренбийн үүсмэл үнэт цаас уламжлагдсан хэрэгсэл гэж одоо нэрлэхэд энэ бол уламжлагдсан зах зээл дээр ашиглагддаг гэрээ хэлцлүүд юм байна гэж ойлгох хэрэгтэй. За түрүүн одоо энэ гэрээ хэлцлүүдээс forward and futures гэрээг ерөнхийд нь яри. Яагаад энийг forward and futures гэрээг одоо онцолж авсан бэ гэхээр түрүүн бид нар бас ярьжсэн тэр лангууны арын зах зээл биржийн оролцоотой биржээр дамжиж байгаа стандартчлагдсан зах зээл. Лангууны арын зах зээл гэж. Энэ болохоор нөгөө зохион байгуулалтын хэлбэрээр ингэж ангилж идэг. Яаж зохион байгуулагдаж энэ арилжаа явагдаж байна гэдгээс хамаарат лангууны арах юм уу, бирж их юм уу гэдэг байдлаар ангилагддаг. Тэгэхээр forward болон futures гэрэм нь өөр хоорондоо хоёулаа бол адилхан гэрээ хэлцлүүд. Нэг нь futures гэрэн сүүлд одоо хожуу хойно гарч ирсэн нэлээд тийм дэвшилттэй хэлбэртэй одоо биржийн стандартчлагдсан учраас бирж их гэж нэрлэгдэх. Энэ болохоор futures гэрээ. Forward гэрээ нь болохоор futures-ээр арай өмнө гарсан. За тэгээд лангууны арын худалдаа эрхлэхэд зах зээлийг хийхэд forward гэрээг хөвчлэн ашиглаж байгаа. За тэгэхээр стандартчлагдсан байхаар яадгийг лангууны арих байхаар яадгийг энэ хоёр нь өөр хоорондоо юугаар ялгаатай юм бэ гэдэг энэ хоёр гэрээн дээр одоо тэр ялгаануудыг хэлэх гэж байна. Тэгэхээр ер нь одоо энэ forward and futures гэрээ болохоор хоёр талын хооронд хоёулаа хийгдэнэ. Тодорхой хэмжээний хөрөнгө байна. За энэ хөрөнгийг тодорхой хугацааны дараа эсвэл тодорхой хугацааны хооронд одоо энэ хугацаа заагдчихдаг. Урьдчилан тогтоосон үнээр худалдах,
худалдан авч байгаа юм хилцлүүд. Тэгэхээр өөрчлөлт нээд тогтоодог. За энэ онцлог нь юу гэхээр арилжаанд оролцох талууд гэрээгээр хүлээсэн мөргөө заавал биелүүлэх учиртай. За ихэвчлэн 1-12 сарын хугацаатай байдаг. За ийм гэрээ байна. За эдгээр нэг өөр хооронд нь одоо ялгаана гэвэл. За futures гэрээ нь бол сая хэлсэн тийм нэлээд хойно хожуу гарсан 1972 онд гарч ирсэн нэлээд тийм боловсронгүй хэлбэртэй байсан гэрээ гэж. Forward гэр нь болохоор тэрний арай өмнө эрт одоо далайн тээвэр анх хийгдэж байгаа үед л хийгдчихсэн гэрээ. Тэрний одоо боловсронгүй болсон орчин үеийн дэвшилттэй. За ийм гэрээ нь futures гэрээ юм байна гэж. Тэгээ futures гэрээ бол дандаа нэг стандартчлагдсан бүртгэлтэй шаардлага хангасан төвшөнд хийгдэж байгаа ийм гэрээ. За forward гэрээ бол ангууны ард хийгдээ гэж. За эндээс ялгаануудыг харъя л да. Futures гэрээ бол бирж дээр л арилжаалагдав. Forward гэрээ болохоор лангууны арын зах зээл арилжаалагддаг. Одоо хийгддэг гэрээ юм а гэж. За хоёрт нь гэрээний хугацаанд futures гэрээ болохоор өдөр бүр ашиг алдагдлыг бүртгээд хоёр тал шилжүүлж идэг гэжтэй. Тэгвэл forward-ийн хувьд болохоор гэрээний хугацаа дуусах хүртэл талууд ямар ч мөнгөн одоо солилцохгүй гэдэг. За гуравт нь болохоор гэрээний хугацаа нөхцөл хөрөнгөний хэмжээ нь одоо биржээс стандартчлагдсан байж байгаа futures гэрээ. Гэрээний хугацаатай нөхцөлтэй хөрөнгөний хэмжээ энэ заагдсан. Одоо ямар одоо бирж дээр ямар одоо стандарт хэмжээ байдаг, стандартчлагдсан байдгийг тэр одоо зүйлийн нөхцөлийг бүрдүүлсэн байдаг гэрээ. Тэгвэл forward-ийн хувьд болохоор гэрээний хугацаа, нөхцөл, арилжаалах тоо, хэмжээг оролцогч талууд өөр хоорондоо тохиролцож идэг. Оролцогчд хоорондоо тохиролцож хийх ийм гэрээ байна. За дараа нь барьцаа хөрөнгө одоо futures гэрээнд бол барьцаа хөрөнгийг бол барьшуулдаг. Ийм стандарттай бол forward гэрээнд барьцаа тавих шаардлагагүй. Өөр орондоо барьцаа хөрөнгө тавихгүй гэдэг байдлаар тохиролцдог байна. За futures гэрээний хувьд дараа нь 5 дахь нь арилжаа клирингийн одоо банкаар баталгаажсан учраас эрсдэл бага байдаг. Тэгвэл forward-ийн хувьд болохоор эсрэг тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байх эрсдэл одоо өндөр болоо явцдаг. За дараа нь 6-ад нь болохоор futures гэрээний хувьд арилжааны үн ханш бүх оролцогчдод одоо нээлттэй бичдэг. Ямар үн ханштай байна гэдэг нь одоо бүх нээлттэй байдаг бол forward гэрээ хийгдсэн улсад бол үн ханшийн талаар зөвхөн оролцогч хоёр тал одоо мэдчихэдэг учиртай. Бусдад бол нээлттэй зарлалтгүй байна. За дараа нь 7-д нь тэр futures гэрээ ихэнх тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө дуусдаг. Гэрээ хугацаанаас өмнө дуусдаг. Forward гэрээний хувьд ихэвчлэн гэрээ хүргэлтийн хугацааны эцэст дуусгардаг. Одоо гэрээ нь ерөнхийдөө хугацааны эцэстэл бүх юм дуусгар болгож хийж болдог. Тэгэхээр энэ одоо ямар ч үрэхэд лангууны арга гэдэг нь тэр нөгөө албан ёсны бус гэрээ хэлцэл хийгдээд одоо энэ зах зээл дээр хөрөнгө босгож байгаа энэ үйл явц бол нэлээд их ажиглагддаг. Одоо манай улсын хувьд Монголын санхүүгийн удирдлагын бирж гэсэн одоо тийм нэртэйгээр тийм лангууны арын зах зээл дээр одоо энэ босгоод байгаа. Юу албан ёсны бус гэрээ хэлцлүүд хийгдэг босгож байгаа болохоор ерөнхийдөө энэ forward гэрээтэй ижил төстэй. Төрийн оролцоо ороогүй ямар нэгэн арилжаа бирж бүртгэгдээгүй ийм одоо зүйлүүд одоо хийгдэж байна. Тэгэхээр futures гэрээ маань болохоор стандартчлагдсан эрсдэл багтай бүх юм нь одоо бүртгэлтэй за ингэж хийгддэг илүү боловсронгүй болсон юм гэрээ байдаг юм байна гэж ойлгох нэ. За тэгэхээр санхүүгийн менежментийн асуудлыг одоо тухайн байгууллагын тухайн одоо аж ахуйн нэгжийн санхүүгийн менежер одоо удирдах ингэж явах
Ястаа тэгэхээр санхүүгийн менежмент ашгийг хамгийн өндөр түвшинд байлгахыг одоо зорилгоо болгодог. Үүний тулд дараах одоо үүргүүдийг гүйцэтгэж идэг. Үүнд юу хийх вэхээр санхүүгийн шинжилгээ болон төлөвлөлтийг хийнэ. За мөн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргадаг. За мөн санхүүгийн шийдвэр гаргалтанд нөлөөлдөг ийм одоо үүргүүдийг гүйцэтгэж идэг ийм мэргэжлийн одоо энэ нэгэн санхүүгийн шинжээч хүн байх. За санхүүгийн тайлан одоо шинжилгээ хийгээд цаашид одоо бизнесийг өргөжүүлэх нөөцүүдийг нэмэгдүүлэх нэмэлт санхүүжилт хийх боломжийг одоо санхүүгийн менежер тодорхойлно. Ингэхдээ санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээг төрөл бүрийн одоо шинжилгээнүүдийг хийдэг. Санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээг хийхэд маш олон төрлийн шинжилгээнүүд. Энэ шинжилгээнүүдийг бүлгэлдэг. Бүлгэлэн хуваахаар 5 бүлэгт ингээд багтдаг л да. Хөрөнгө чадварын шинжилгээ, актив менежментийн шинжилгээ, үр төлбөрийн менежмент, зах зээлийн үнэ харьцаа гэх мэтчлэн ингээд олон шинжилгээнүүдийг бүлэглээд тавьчихдаг. За тэгэхээр тэр бүлэг шинжилгээнүүдийг хийгээд тэрний үндсэн дээр бизнесийг өргөжүүлэх юм. Нөөцөө нэмэгдүүлэх юм. Нэмэлт санхүүжилтээ хаанаас татах вэ? Нэмэлт санхүүжилт хэрэгтэй үгүй юу гэдэг тал дээр. За мөн салбарын дундчтай харьцуулах эсвэл одоо өөрсдийн одоо санхүүгийн байгууллагынхаа санхүүгийн бэхжилт дөрөлтөлтийг одоо харьцуулж гаргах. За ийм байдлаар дүгнэлтээ хийж гаргадаг. Тэгээд удирдлагатай танилцуул шийдвэр гаргадаг юм байна гэсэн үг тийм. За тэрний дараа хөрөнгө оруулалтыг оновчтой хийх. Хөрөнгөний одоо зөв харьцааг бүрдүүлэх тодорхойлтыг гаргах. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг оновчтой хийх юу? Одоо хөрөнгөний зөв харьцааг бүрдүүлэх гэдэг нь юу вэ гэсэн үг? Баланснд ч одоо эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэдэг байдлаар хөрөнгө талд нь их усүр талд болохоор үр төлбөр эзэдийн өмчгч. Үр төлбөр нь богино хугацааты үр, урт хугацааты үр төлбөр тэгээ эзэдийн өмчтэй. Тэгвэл энэ харьцааг ямар хөө байлгуул үр дүнтэй байх юм бэ гэдэг. Мэдээж хэрэг тэнд ямар харьцаатай байх нь илүү хөнгөлөлттэй гэдэг байдлаар санхүүгийн менежерийн харьцааг мэдчихэдэг. Жишээлбэл одоо эргэлтийн хөрөнгийг үндсэн хөрөнгөнөөс илүү хэмжээтэй байлгах хэрэгтэй гэж. Яагаад гэвэл үндсэн хөрөнгө бол эргэлтэнд тэр болгон ороод идэх учраас эргэлтэнд орох зүйлийг төвччихэдэг. За ийм учраас мөнгөн хөрөнгө, авалга, бараа материал гэх мэтчлэнгийг ямар хэмжээтэй байлгах юм бэ гэдэг асуудлыг санхүүгийн менежмент гэсэн. За бараа материал хит их бас байгаад байж болтгоо. Бараа материалыг ерөнхийдөө өхмөл хөрөнгө гэж үзээд төрийн хөрөнгө чадрын харьцаан дээр бараа материалыг ерөнхийдөө хасаж тооцож байна. Тэгээ төрийн хөрөнгө чадрын харьцаагаа үзчихэд гэсэн. Тэгэхээр мөнгөн хөрөнгө нь хэдийн хэмжээтэй авлага хэдийн хэмжээтэй явсан. Гэтэ авлагыг бол бас хит их авлагатай байлгаад байж болох. Авлагын эргэцээ одоо төрөгдлөх шаардлагатай. Хурдан хугацаанд авлага барагдуулах. Тиймийн тулд одоо авлага хурдан авахын тулд янз бүрийн одоо юм зээлийн бодлого боловсруулж идэг. За энийг бол санхүүгийн менежер хүн хийж идэг. Тэгэхээр хөрөнгөний оруулалтын оновчтой хийх, хөрөнгөнийхөө зөв харьцааг бүрдүүлэх ийм тодорхойлтыг гаргаж идэг гэсэн. За тэрнээс гадна бас санхүүжилтийн их усрыг хаанаас гаргах санхүүгийн менежер хүн тогтооно. Өөрийнхөө хөрөнгөөр хийх юм уу? Эсвэл гадны хөрөнгөөр хийх үү? Мөн өөрийнхөө хөрөнгийг ямар нөөцөөс гаргах юм бэ гэх мэт асуудлуудыг гаргаж идэг нь энэ санхүүгийн менежер хүний одоо хүлээсэн одоо хийх ёстой ажил, хүлээсэн үүрэг гэдэг байна гэж. За түрүүн одоо бид нэр бас ярьжсэн тийм эргэлтийн хөрөнгийн менежмент буюу эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухай ярьж байна. За тэгэхээр ажлын капитал гэдэг нэр томьёо бас маш их хэрэглэгдэж байна. Тэгэхээр зарим хүмүүс бол ажлын капитал гэж юу юм бэ гэдгийг заримдаа ингэж
солилцсон явж идэг. Тэгэхээр ажлын капитал гэдэг бол эргэлтийн хөрөнгийг ажлын капитал гэж нэрлэдэг. Тэгэхээр ажлын капиталын менежмент буюу эргэлтийн хөрөнгийн менежментийн тухай одоо нэлээд яригдах хэрэгтэй асуудал гэдэг. За ер нь ингээд яригадаад байхад эргэлтийн хөрөнгийг л нэлээд эргэлдүүлэх, тэрний эргэцийг хутасгах, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх энэ л асуудлуудыг бас нэлээд ярьж идэг. За тэгэхээр нэг практикаас харахад ажлын капитал нь санхүүгийн менежерүүдийн хамгийн чухал, хамгийн их одоо цаг зарцуулдаг ажлын нэг юм байна гэж үздэг. За энэ үүнийг одоо судалгаанаас харахад нэг 1000 компаниуд дээр хийсэн судалгаанаас харахад санхүүгийн менежер нь нийт цагийнхаа 3.1-ээс илүүг нь эргэлтийн хөрөнгө удирдахад зарцуулдаг гэж. Тэгвэл 4.1 нь богино хугацаанд үр төлбөрийг удирдахад зарцуулдаг юм байна. Тэгэхээр энэ ажлын капитал нь санхүүгийн менежерүүдийн хамгийн чухал, хамгийн их цаг зарцуулдаг ажлын нэг юм байна гэдэг нь харагдаж байгаа гэсэн. За тэгэхээр ажлын капитал гэдэг маань юу юм гэж. Тэгэхээр ажлын капитал гэдэг бол бизнесийн байгууллага богино хугацаатай активт оруулсан хөрөнгө оруулалт юм. Богино хугацаатай актив буюу эргэлтийн хөрөнгө гэсэн үг. Тэгэхээр ажлын капитал гэдгийг бид нэр эргэлтийн хөрөнгө гэж ойлгоно. За эргэлтийн хөрөнгө нь мөнгөн хөрөнгө болон 1 жил эсвэл үйл ажиллагааны циклийн аль уртад мөнгө рүү хүрэх бусад хөрөнгөөс бүрдчихэд. Эргэлтийн хөрөнгө нь одоо балансанд хөрөх чадрынхаа дагуу эренблэгдэн бичигдчихэд. Тэгэхээр эренблэгдэх гэдэг маань нөгөө мөнгөнд хөрөх чадвараа эренблэгдэнэ гэсэн үг. Мөнгөнд аль болохоор хурдан хөрвж чадж ивэл тэрийг хөрөх чадвар сайтай гэж үздэг. За тэгвэл компани хамгийн чухал эргэлтийн хөрөнгүүдэд мөнгө хөрөнгө. За түүнтэй адилдах зүйлс бол төргөн борлуулалт хүнсээс. За тэгээд дансны авлага, бараа материал зэргүүд орж ирчдэг. Тэгэхээр бэлэн мөнгө одоо хадгалаад байж байгаа оронд үнэт цаас, төргөн борлуулалт хүнсээсийг одоо авч хадгалах. Одоо илүү сонирхолтой байдаг. Төргөн борлуулалт хүнсээсийг одоо мөнгө хадгалж агаар төргөн борлуулалт хүнсээсийг үн хямд байгаа үед нь худалдаж аваад үн өсөх үед нь одоо эргээд зараад мөнгө болгох. Тэгэхээр хамгийн хурдан хөрвдөг мөнгө болгох чадвартай зүйл нь болохоор төргөн борлуулалт хүнсээс ахна. Түүний дараа дансны авлага. Авлага маань одоо бараа бүтээгдэхүүнээ өчгсөн байж идэг. Мөнгө аавна. Үйлчлэгээ үзүүлсэн байдаг, борлуулалтаа хийсэн байж идэг. Үйлчлэгээг үзүүлсэн байж идэг. Мөнгө авах хэрэгтэй. Удахгүй орж ирнэ. Авлага маань мөнгө болж орж ирнэ тийм. За тэрний дараа бараа материал. За бараа материал гэдэг зүйлс бол маш олон төрлийн зүйлүүд багтдаг шүү дээ. Хангамжийн материал, дуусаагүй бүртгэл, түгэд материал гэх энэ бүгд бол бараа материалын зүйлсд орж ирдэг. Эдгээр нь бол маш төрлийн хугацаанд хөрвөн мөнгө болон хувирна. За ингээд багтааж байгаа нь ингэж эренбэлж байгаа нь нөгөө хөрвөх чадварын хувьд эренбэлж байна гэсэн үг. За компани эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлэхдээ ерөнхийдөө богино хугацаанд үр төлбөрүүдийг ашигладаг. Богино хугацаанд үр төлбөрүүдийг ашиглана. За тэгэхээр богино хугацаанд үр төлбөр гэдэгт нь болохоор 1 жил эсвэл үйл ажиллагааны циклийн аль хотод төлөгдөх үр төлбөрүүд байдаг. За эдгээр нь болохоор дансны үр, хөрөмтлөгдсөн үр, богино хугацаанд үрийн бичиг, богино хугацаатай зээлүүд нь ерөнхийдөө богино хугацаанд үр төлбөр гэдэг зүйлд орж ирдэг. За ингээд богино хугацаанд үр төлбөр нь ерөнхийдөө 1 жил энэ дотор л одоо барагдж байгаа хөрөнгө үр төлбөрийг одоо бид нар богино хугацаанд үр төлбөрөө гэж юм ойлгоно.
За эндээс ерөнхийдөө балансын зүгээр нь хураангуй зөвлөөр байна л да. За тэгэхээр бидний саяны яриад байгаа ажлын капитал гэдэг маань балансын хөрөнгө хэсэгт харагдчихэдэг хөрөнгө. Хөрөнгө дотроо эргэлтийн хөрөнгөгийн хэсэг тийм ээ. Мөнгөн хөрөнгө, төрөн борлогот үнцаас, дансны авлага, параметраар өөрчлөлтөлсөн зардлууд. За энэ өөрчлөлтөлсөн зарлууд гэдэг маань зарлуудыг яагаад энэ хөрөнгөнд оруулсан байгаа юм бэ гэхээр өөрчлөлтөлсөн түрээсүүд байж идэг. За ямар нэгэн одоо ингээд байр түрээслэх, ямар нэгэн одоо энэ даатгал үзүүлэх энэ гэсэн янз бүрийн юм зарлууд төрүүлээд гарч идэг. Одоо нэг ажлын байр түрээслэхэд 1 жилийн хугацаатай түрээслэлээ. Тэгэхээр жилээр нь одоо юу өгчдөг. Түрээсийн төлбөрийг өгчдөг тийм ээ. Энийг бол бид нар яг өөрчлөлтөлсөн зардал 1 жил хийх гэдэг хөрөнгөний хэсэгтэй тэмдэглэж. Тэгэхээр өөрчлөлтөлсөн зардууд бол ерөнхийдөө хөрөнгө юм гэж ойлгодог. Тэгээд нөгөөх нь яг сар сардаа нөгөөх нь нөгөө түрээсийн нь юу тусаад 1 жилийн хугацаанд энэ хөрөнгө маань зардал хуураад дуусна гэсэн. Тэгэхээр өөрчлөлтөлсөн зардлуудыг бид нар хөрөнгөний хэсэгт оруулж үздэг юм байна гэж. Тэгэхээр энэ эргэлтийн хөрөнгийг бид нар ажлын капитал гэж хөрөнгөний хэсэгтээ байрлуулж байна. За тэгвэл балансын хөрөнгөний эсрэг тал их үүсвэр тал. Их үүсвэр ерөнхийдөө пассив тал гэж ярьдаг шүү дээ. Пассив. Хөрөнгийг бид нар актив тал гэж ярьдаг тийм актив. Хөрөнгөний их үүсвэр тал бол пассив тал юм. За гэтэл энд эргэлтийн их үүсвэрүүд буюу одоо 1 жилийн хугацаанд төлөгдөж, барагдаж дуусах өрөөд гэсэн. Дансны өр, хоригдлогдсон өрөөд, богино хугацаатай зээл, богино хугацаат өрийн бичиг энэ бол ер нь бол 1 жилийн дотор барагдах хөрөнгөд их үүсвэрүүд юм, өрөөд юм. За энэ эргэлтийн их үүсвэр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж яддаг гэсэн. За ингэж юунд их үүсвэр талд харагддаг байна гэж. За тэгтэл одоо бид нар эргэлтийн хөрөнгөөс богино хугацаатай үр төлбөрүүдийг хасна. Нэг талд сая бидний ажлын капитал буюу эргэлтийн хөрөнгөөс нөгөө талд нь богино хугацаатай их үүсвэр. Богино хугацаатай их үүсвэрдээ бид нар богино хугацаатай үр төлбөр гэж нэрлэдэг. Тэгвэл эргэлтийн хөрөнгөөс богино хугацаатай үр төлбөрийг хасгаар ажлын цэвэр капитал үлддэг. Эргэлтийн хөрөнгөөс эргэлтийн их үүсвэр хасныг ажлын цэвэр капитал гэнэ гэж байна. За ажлын цэвэр капитал энэ үзүүлэлт ерөнхийдөө эерэг байвал мэдээж хэрэг ажлын цэвэр капитал заримдаа сөрөг гарч болно, эерэг гарч болно. За тэгвэл энэ үзүүлэлт нь эерэг байвал эргэлтийн хөрөнгийн зарим хэсэг нь богино хугацаат өрөөр үлдчихэж байгаа хэсэг нь урт хугацаат их үүсвэрээр санхүүжигдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эерэг ажлын цэвэр капиталын хэмжээ урт хугацаат их үүсвэрээр санхүүжигдэж байгаа эргэлтийн хөрөнгийг харуулна гэсэн үг. Хэрвээ сөрөг байвал компани үндсэн хөрөнгийн зарим хэсгийг богино хугацаат их үүсвэрээр санхүүжүүлсэн байна гэсэн. За ийм одоо дүр зураг харагддаг гэсэн үг. За тэгэхээр ажлын капиталын менежментийн зорилго юу вэ гэхээр эргэлтийн хөрөнгө болоод эргэлтийн их үүсвэрийн хувьд ашигт байдал мөн эрсдлийн оновчтой харьцаг тогтоох хэлдэг. Ашигт байдал эрсдлийн оновчтой харьцаг тогтоох. Тэгэхээр эдгээр зүйлсийн хувьд ашигт байдал гэдэг нь эргэлтийн хөрөнгийг ашиглаад олж байгаа орлого гарч байгаа зардлын хамаарлаар тодорхойлогдож байдаг. Харин эрсдэл нь болохоор компани үр төлбөр, хариуцлага цаг тухайд нь барагдуулж чадахгүй байх явдлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл богино хугацааны төлбөрийн чадваргүй болох явдлыг ажлын капиталын хувьд эрсдэл гэж ойлгоно. Одоо жишээлбэл одоо богино хугацаат үр төлбөрийг эргэлтийн хөрөнгөөр нөхөж чадахгүй болоход ийм тохиолдол гарна. Энэ бол ажлын капитал буюу эргэлтийн хөрөнгийн хувьд бол эрсдэл юм а гэж. За тэгэхээр ажлын капиталын одоо бодлого гэдэг зүйлийг бид нэр боловсрол тэдгээр одоо асуудлуудаа шийдэх хэрэгтэй байдаг. Ажлын капиталын бодлогоор үндсэн 2 асуудлыг шийдвэрлэнэ.
За энд одоо ямар хоёр асуудал байдаг вэ гэхээр нэгдүгürt нь эргэлтийн хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалт гэж нэг байна. Хоёрт нь эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх гэсэн ийм хоёр үндсэн асуудлыг ажлын капиталын бодлогоор шийдвэрлэнэ. За тэгэхээр эргэлтийн хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтыг одоо яаж бий болгож байна гэдгийг. За эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын бодлого гэж. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг болохоор компани өөрийнхөө төвлөрүүлсэн их усүрээсээ тодорхой хувийг эргэлтийн хөрөнгөнд байршуулна гэсэн үг. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ хэлээд байгаа тэр бидний төрөний жишээлдээ гэсэн малчин компани тэр баялаг дахиад энтерч юм болохоор эргэлтийн хөрөнгө оруулалтын бодлогыг эргэлтийн хөрөнгөний санхүүжүүлэх энэ бодлогыг л одоо хэрэгжүүлсэн байна гэсэн үг байна. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг болохоор компани өөрийнхөө төвлөрүүлсэн их усүрээ гэдэг. Одоо янз бүрийн одоо тийм их усүрүүдийг бүрдүүлсэн байгаа шүү дээ. Тэндээс тодорхой хувийг эргэлтийн хөрөнгөнд байршуулна гэсэн. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөний хэмжээ түүний ашигт ажиллагаа болон эрсдэлт дараах байдлаар нөлөөлж идэг. За эргэлтийн хөрөнгөний хэмжээ нь их байвал эрсдэл буурч идэг. Мөн ашигт ажиллагаач буурна. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөний хэмжээ бага байгаа гэвэл яг эрсдэл нь өснө, ашигт ажиллагаа яг өсөх юм. Гэтэ эрсдэл өснө гэдэг нь нэгэн тийм аюултай. Ягаад гэвэл эргэлтийнхөө хөрөнгөөр их усүрийг өөр төлөвлөргээд дарж чадахгүй хэмжээнд хүрчихвээ гэдэг аюултай айцтай болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол эргэлтийн хөрөнгөний хэмжээ их байх тусам хөрөх чадвар нь өндөр болж идэг. Төлбөрийн чадваргүй болох эрсдэл маань ерөнхийдөө багаснаа л гэсэн. За эргэлтийн хөрөнгөний хэмжээ их байх нь нөгөө талаар ашигт ажиллагаанд одоо сөргөөр нөлөөдөд байгаа ажиглагдаж байна тийм ээ. Учир нь их хэмжээний барометрал эргэлтэнд орохгүй. За авалга нь төлөгдөхгүй. Мөнгөн хөрөнгө нь одоо эргэлдэхгүй байна шүү л гэдэг бас зүйлийг хэлж өгöd юм гэсэн үг. За тэгэхээр эргэлтийн хөрөнгөө их байлгах уу, бага байлгах уу? Эрсдлийн өндөр байлгах уу, ашигт ажиллагаагүй өндөр байлгах уу? Ашигт ажиллагаагаа бууруулж эрсдэлээ бууруулах уу гэдэг одоо ийм сонголтууд одоо хийх гэсэн. Тэгэхээр энийг одоо ямар түвшинд байлгах вэ гэдгийг мөн санхүүгийн менежер судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр компанийнхаа удирдлагатай яриад одоо аль хэмжээнд байлгах уу, ямар одоо түвшинд байлгах уу гэдгийг шийдэх ёстой. За эргэлтийн хөрөнгө оруулалтын хэмжээг хэвчлэн компани борлуулалтын орлогын түвшинтэй холбож үздэг. За борлуулалтын орлогын өсөлт эргэлтийн хөрөнгөний өсөлт хоорондын хамаарлал шалтгаалаад 3 төрлийн хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэглэж болно гэж байна. Тэгэхээр борлуулалтын орлогын өсөлт, эргэлтийн хөрөнгөний өсөлт энэ хоёрын хоорондын хамаарлал шалтгаалдаг. За тэгэхээр дараах 3 төрлийн хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэглэж болно. Релакс буюу дээд түвшний бодлого. Энэ нь болохоор эргэлтийнхээ хөрөнгийг дээд түвшинд байлгах бодлого. За модерат буюу дунд түвшний бодлого. Эргэлтийн хөрөнгийг дунд түвшинд байлгах бодлого. Рестрикт буюу доод түвшний бодлого. За ийм одоо 3 бодлогыг одоо хэрэглэж болно гэж байна. За эхнийх нь релакс буюу дээд түвшний бодлого. Энэ болохоор эргэлтийн хөрөнгийн хэмжээг хамгийн дээд хэмжээнд байлгах. Эргэлтийн хөрөнгийн хэмжээг хамгийн дээд хэмжээнд байлгах. Тэгээд эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын бодлого байна. Эргэлтийн хөрөнгийн өсөлт нь болохоор борлуулалтын өсөлтөөс их байна гэсэн үг. Энэ үед эргэлтийн хөрөнгөнд дараах зүйлс ажиглагддаг байна. Энд нэгдүгээрт нь мөнгө хөрөнгө болон төрийн борлуулалт үн цасны хэмжээ өндөр болдог. За бараа материалын хэмжээ их болно. Гуравт нь зээлийн бодлого нь зөөлөн буюу дансны авалгын хэмжээ бас их болоо явцдаг. Зээлийн бодлогоо одоо сулруулна гэсэн үг байна шүү дээ. За ийм одоо зүйл ажиглагдана. За тэгвэл энэ бодлогын үед компани хөрвөх чадвар нь өсдөг.
эрсэст нь буурах боловч ашигт ажиллагааных нэг буураад ирчин тийм ээ. Тэгэхээр зах зээлийн орнууд энэ бодлогыг таран муур гэж нэрлэдэг. Энэ бодлогын голдуу гадны санхүүжилтийг одоо шаарддаг бүргэддэг. Гэхдээ энэ бодлогыг баримталж байгаа үед эцдийн өмчийн өгөөж ямар байх вэ гэдгийг үздэг. Тэгэхээр өөрийн хөрөнгийн хэмжээ өгөөж маань ямар байх вэ гэхээр энэ эргэлтийн хөрөнгийг өндөр байлгаж байгаа үед эцдийн өмчийн өгөөж өндөр гарч ирдэг. Тийм учраас бас зарим аж ахуйн нэгж байгууллагууд эргэлтийн хөрөнгийн дээд хэмжээнд байлгах бодлогыг баримтлах нь зөв гэсэн шийдвэр гаргаж идэг. За дараагийн бодлого нь болохоор эргэлтийн хөрөнгийн хэмжээг минимум хэмжээнд байлгах. Тэгэхээр эргэлтийн хөрөнгийг хамгийн бага хэмжээнд байлгах нь хөрөнгө оруулалтын бодлого байна. Борлуулалтын өсөлтөөс ажлын капиталын өсөлтийг бага байлгах бодлого баримтлан гэсэн үг. Энэ үед эргэлтийн хөрөнгөнд дараах зүйлс ажиглагддаг. Энд болохоор мөнгө хөрөнгө болон төрийн борлуулалт хүнд цаасны хэмжээ нь бага болждаг. За мөн бараа материалын хэмжээ боломжит бага түвшиндээ байна. За зээлийн бодлого бол хатуу байна. Зээлийн бодлого хатуу. Эсвэл зээлээр борлуулалт хийхгүй. Ингээд дансны авалгын хэмжээ нь бага байдаг. За ийм зүйл ажиглагдчихэдэг. За энэ үед ингэснээр эргэлтийн хөрөнгийн өгөөжийн хэмжээг дээд зэрэгт байлгах юм зорилт боловч эрсдэл нь өндөр байдаг. За тэгэхээр энэ эргэлтийн хөрөнгийн өгөөжийн хэмжээ маань дээд зэрэгт байсан ч гэсэн эрсдэл нь өндөр болоод ирдэг. За энэ үед энэ бодлогыг баримталж байгаа үед санхүүгийн менежер эцдийн өмчийн өгөөжөд тооцож үзэхэд эцдийн өмчийн өгөөж бага болоо явцсан байцдаг. Тэгэхээр эцдийн өмчийн өгөөж өндөр байх уу? Эцдийн өмчийн өгөөж маань их байх уугүй юу гэдгийг ингээд эрсдэл өндөр байх уу? Аль бодлого нь илүү оновчтой юм бэ гэдэг юм уу? Санхүүгийн менежер судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр удирдлагуудад танилцуулаад шийдвэр гаргах төвшөнд очно гэсэн үг. За модерат бодлого гэдэг юм. Рестрикт болон релакс бодлогын дундыг баримталдаг эргэлтийн хөрөнгө оруулалтын бодлого. Ерөнхийдөө борлуулалтын өсөлт болоод ажлын капиталын өсөлтөө ижил түвшинд нь л байлгая. Энэ тохиолдолд эргэлтийн хөрөнгөний өгөөж болон эрсдэл дундаж хэмжээнд байдаг. Эргэлтийн хөрөнгөний өгөөж болоод эрсдэл нь дундаж хэмжээнд байна. За тэгэхээр мэдээж хэрэг эндээс харахад мөн санхүүгийн менежер хүн энэ модерат бодлогыг баримталж байгаа үед эцдийн өмчийн өгөөж релакс рестрикт хоёрын дунд тэр өгөөж дундаж хэмжээнд л байж байгаа. Тэгэхээр энэ гурван бодлого эргэлтийн хөрөнгийг дээд хэмжээндээ байлгах юм уу, минимум хэмжээнд байлгах юм уу, дундаж түвшинд байлгах юм уу гэдгийг санхүүгийн менежер тооцож гаргаад их хэмжээнд байлбал ийм өгөөжтэй байх нь, дунд түвшинд байл ийм өгөөжтэй, бага түвшинд байлбал ийм өгөөжтэй байх нь. Эдгээрээс аль хөлбөрийн манай компани баримтлах бай, аль бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдгийг санал болгоод тэр өөр хоорондоо ярилцж хагаад эдгээр зүйлийг санал болгож тавина. Ер нь бол ингээд практикаас хараад ингээд хүмүүсийн гаргасан санал эдээс харахад эргэлтийн хөрөнгийн хэмжээг өндөр байлгах тийм бодлогыг илүү баримталдаг. Энэ үед бол эцдийн өмчийн өгөөж өндөр гарч ирдэг учраас өгөөж өндөртэй эцдийн өмчийн өгөөжийг өндөр байлгая гэсэн үгнээс эргэлтийн хөрөнгийн хэмжээг өндөр байлгах юм бодлогыг баримталдаг. Илүү их төлхөө байдаг юм аа гэдэг. За тэрний дараа уус ажлын капиталын бодлогоор эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бодлогыг хэрхэн ашигладаг юм бэ гэдгийг. За эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бодлого. За тэгэхээр санхүүгийн менежер шаардлагатай эргэлтийн хөрөнгийн
эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхийн тулд эргэлтийн их усрыг хэрхэн бүрдүүлэх вэ? Талаар шийдвэр гаргаж идэг. За бизнесийн ихэнх үйл ажиллагаа улирлын чанартай. Эсвэл мөчлөгийн хэлбэлцэлтэй байдаг. За компаниуд эдийн засгийн чадвар сайн байх үедээ эргэлтийн хөрөнгийг бүрдүүлээд эдийн засгийн чадвар буурах үедээ эргэлтийн хөрөнгийн дүнг бууруулж идэг. За үүнтэй холбоотойгоор компани санхүүжилтийн хэрэгцээг байнгын төр зурах гэж ангилдаг. Тэгэхээр байнгын хэрэгцээ гэдэг нь болохоор үйл ажиллагааны аль ч үед гар дээрээ байнга байвал зохиох хөрөнгийн хэмжээ байна гэсэн үг. Харин төр зурах гэдэг нь болохоор улирал болоод мөчлөгийнхөө онцлогоос хамааран хэлбэлцэх эргэлтийн хөрөнгийн хэмжээ байна гэсэн үг. За эндээс нэг жишээ улирал, дөрөв улирлын үед. За мэдээж хэрэг үндсэн хөрөнгө бол байнга хөдлөөд байхгүй. Үндсэн хөрөнгө бол тэгэл хэмжээндээ байж байгаа шүү дээ. Харин эргэлтийн хөрөнгийн хувьд болохоор за энд нэгдүгээр удирдлагыг 4500 бол тогтмол эргэлтийн хөрөнгө нэгдүгээр удирдлага байх хэрэгтэй гэж үзье. Нийт хөрөнгө 14500 тэгвэл байнгын хэрэглээ маань ерөнхийдөө 14500 тавих юм. Тэгвэл энд болохоор төр зүрийн хэрэгцээ бол байхгүй. Тэгвэл нийт хөрөнгөөс байнгын хэрэгцээний энэ зөрүүгээр бид нэр төр зургийн хэрэгцээг гаргаж ирж байна. За тэгвэл байнгын хэрэгцээ бол үндсэн хөрөнгө болон тогтмол ийм эргэлтийн хөрөнгө гэдэг нийлбэрээр байнгын хэрэгцээ манай хангагдаж байдаг ёстой гэж. За тэгвэл энэхүү хөрөнгийн хэмжээг санхүүжүүлэх дараах бодлогод байдаг. За энд нь болохоор агрессив бодлого, консерватив бодлого, модерат бодлого гэсэн ийм гурван бодлогыг санхүүжүүлэлтэнд ашиглах ийм гурван бодлогыг ашиглана. За тэгвэл агрессив бодлого гэж. За энэ бодлогын үед эргэлтийн бус хөрөнгө болон тогтмол эргэлтийн хөрөнгийн зарим хэсгийг урт хугацаат их усүрээр үлдэж байгаа хөрөнгийнхээ хэрэгцээг богино хугацаат их усүрээр санхүүжүүлдэг. Агрессив бодлого нь нэг талаараа зардал багтаач гэсэн харьцангуй эрсдэл өндөртэй бичдэг. Ийм бодлого юм. Зардал багтаа мэт боловч харьцангуй эрсдэл өндөртэй болж идэг. Тэгэхээр эргэлтийн бус хөрөнгийн урт хугацаа санхүүжилтээр бас зарим эргэлтийн хөрөнгийн бас зарим хэсгийг урт хугацаа санхүүжилтээр төр зургийн хэрэгцээ энэ төр болохоор богино хугацаа санхүүжилтээр санхүүжүүлж байгаа агрессив бодлого жаахан эрсдэл өндөртэй бодлого гэж үздэг. За консерватив бодлого гэж байдаг. За энэ бодлогоор гарч болох бүх хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд урт хугацаат их усээр ашиглах болон гинтийн өржилсөн таамаглаагүй хэрэгцээтэй тийм богино хугацаат их усээр санхүүжүүлнэ. За агрессив бодлоготой харьцуулахад зардал ихтэй боловч эрсдэл багатай. Тэгэхээр хөрөнгөний хэрэгцээг санхүүжихдээ урт хугацаат их усээр ашиглана. Тэгээд ерөөс гинтийн таамаглаагүй байгаа хэрэгцээгээ богино хугацаат их усрээр санхүүжүүлж болно гэсэн ийм дундыг хариуцлсан юм бодлого байна. За тэгэхээр эндээс харахад бол эргэлтийн болоод эргэлтийн бус нийсүүдийг урт хугацаат санхүүжилтээр төр зураг хэрэглэх богино хугацаат санхүүжилтээр санхүүжүүлэх болно гэсэн ийм бодлого байдаг. За тэрний дараа модерат бодлого. За зээлийн гэрээт хугацаа дуусах үеийг зохицуулдаг юм чиг баримтлал байдаг. За зээлийн гэрээт хугацаа дуусах төгч байна.
энэ дуусах одоо дуусах хугацаагаа активтайгаа уялдуулдаг юм бодлого гэсэн. За энэ нь бол тухайлбал одоо бараа материалыг 30 хоногийн дотор зарж дуусгана гэвэл 30 хоногийн хугацаатай банкны зээл авна гэхсээр одоо ингээ уялдуулна л гэсэн. Тэгэхээр модерат бодлого нь болохоор компани хугацаа дуусч байгаа зээлээ төлж чадахгүй юм хүнд байдалд орох эрсдлийг одоо бууруулдаг. Ийм одоо бодлого юм байна гэж ойлгоно. Тэгэхээр нэгсэндээ зээлийн хугацаа дуусах үеийг активтайгаа уялдуулдаг ийм бодлого юм байна гэж. За тэгвэл модерат бодлогын үед бол төр зүрийн хэрэгцээг мөн богино хугацаа санхүүжилтээр бусад эргэлтийн бус болон эргэлтийн хөрөнгөний тогтнолсгийн урт хугацаа санхүүжилтээр санхүүжүүлэх нь зохимжтой гэсэн. За ийм зүйл. За тэгвэл одоо санхүүжилтэнд бол урт болон богино хугацааны санхүүгийн их усрүүд одоо аль ч одоо байгууллага аль ч одоо юунд байж идэг. Тэгэхээр урт хугацаа санхүүжилтийг сонгох уу, богино хугацаа санхүүжилтийн их усрийг одоо сонгох уу гэдэг ийм асуудал гарч ирнэ. За тэгэхээр эндээс одоо богино хугацааны санхүүжилт гэдэгт юу ордог юм гэхээр аяндаа үүсдэг богино хугацаатай үр гэж байдаг. Тэгэхээр ер нь бол богино хугацаа санхүүжилтийн дотор аяндаа үүсдэг богино хугацаатай үр, аяндаа үүсдэггүй богино хугацаатай үр гэж өрүүд бас хоёр хуваагдаж байгаа. Тэгэхээр аяндаа үүсдэг богино хугацаатай үр гэдэг маань юу гэхээр нөгөө үйл ажиллагааныхаа явцад аяндаа ингээд үр үүсэж ирдэг. Жишээлбэл одоо дансны үр нь бол бараа материалаа борлуулаад одоо бараа материалыг хүлээж авчаад дараа одоо төргөө гэж юм. Эсвэл бараа үйлчилгээ борлуулалт үйлчилгээг нь авчаад дараа одоо мөнгөний өгөө гэдэг байдлаар ингээд өөрөө өгөхгүйгээр эргэлтэнд оруулаад мөнгө эргэлтэнд оруулаад ингээд ашиглаад байдаг тийм. Тэрнээс одоо дансны үр бүсэж идэг. Яг энэ дансны үр бол богино хугацаатай үр л дээ. За хөрөмжлөгдсөн үр гэж байна. Энэ болохоор нөгөө цалин хөлс одоо ажилчдыг ажилуулаад цалин хөлсийг өгөхгүй байгаа тохиолдолд үр үүснэ, цалингүй үр үүснэ. За татвар төлөх ёстой байтал татврынхаа төлбөрийг өгөхгүй байгаад хөрөмтлүүлсэн байж болно. Нийгмийн дадлын шимтгэлд одоо төлөх ёстой өрөө өгөөгүй байгаар хөрөмтлүүлчихдэг. Тэгэхээр энэ болохоор хөрөмтлөгдсөн үр юм. Цалингийн үр, татварын үр, нийгмийн даатгалын шимтгэлийн үр энэ бол ерөнхийдөө хөрөмтлөгдсөн үр. Энэ болохоор аяндаа үүсдэг. Ягаад гэвэл энэ тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж итэл энэ өрүүд бол аяндаа өөрөө үүсээд аяндаа ингээ хөрөмтлөгдөд ороод ирдэг. Энийг бол аяндаа үүсдэг богино хугацаатай үр гэж үздэг. Тэгвэл аяндаа үүсдэггүй үр вэ? Энэ болохоор нөгөө богино хугацаатай зээлүүд, эргэлтийн хөрөнгөний зээл одоо зээлийн шугам өдөрч бол аяндаа үүсдэггүй, өөрсдөө хүсэж эргэлтийн хөрөнгөний зээл авъя, зээлийн шугам үүсгэе, зээл одоо тийм банкнаас зээл авъя, тийм аж ахуйн нэгжээс зээл авъя, тийм сангаас зээл авъя гэдэг ингээд үүсгэждэг байхгүй. Тэгэхээр одоо энэ бол аяндаа үүсдэггүй өрөөд юм. За тэгэхээр богино хугацаатай зээл болохоор мэдээж хэрэг эргэлтийн хөрөнгөний зээл багтчихин, зээлийн шугам одоо багтчихин. За мөн энэ одоо богино хугацаа санхүүжилтийн дотор авалгаар санхүүжих гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр авлага гэдэг маань удахгүй би мөнгөтэй болно. Би борлуулалтаа хийцэн. Би үйлчлэгээ үзүүлсэн, би бараа бүтээгдэхүүнээ зарлцсан, худалдсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас би одоо мөнгө авах гэж байгаа юм. Би одоо ийм их авлагатай. Би ийм их одоо удахгүй мөнгө хөрөнгөтэй болно гэдгийг. Гэтэл одоо нөгөөх нь орж ирэхгүй ингээд маш их дансны авлага ингээд байж байгаа. Тэгвэл одоо яах нь вэ? Энэ одоо авлага бол найдвартай ийм одоо том харилцагч маань одоо ийм санхүүжилтд орж хэрэггүй юм гэдгийг учраас дансны авлагыг барьцаалж иж болдог. Дансны авлагыг худалдаж болдог. Энэ бол тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө шийдвэрээ гаргаад дансны авлагыг барьцаалаад авлагаараа санхүүжилт босгож болно. Дансны авлагын нэг хэсгийг сүдний юунууд худалдчихъя. Тэгээ өөрийгөө санхүүжүүлэх гэдэг байдлаар одоо ингээ өөрийгөө санхүүжүүлэх
ингээ богино хугацааны санхүүжилт үүсгэхэд эдгээр зүйлсийг ашиглаж болдог байна. Тэгэхээр аяндаа үүсдэг богино хугацаанд өрийг ашиглаж болох нь богино хугацаатай зээлийг авч санхүүжих болох нь авалгаар санхүүжих буюу одоо авалгаар барьцаалах худалдах замаар богино хугацааны санхүүжилтэнд хамрагдах, богино хугацааны санхүүжилтээ хийх одоо ийм одоо юу байдаг юм бэ? Арга зам байдгаа гэж. Тэгэхээр богино хугацааны санхүүжилтийг сонгох, урт хугацааны санхүүжилт сонгох гэдэг одоо тухайн байгууллагын санхүүгийн менежер удирдлагууд өөрсдөө шийднэ гэсэн үг. За тэрний дараа урт хугацааны санхүүжилтүүд байдаг. За энэ урт хугацааны санхүүжилтэнд юу вэ гэхээр урт хугацаанд өрийн санхүүжилтүүд орж ирнэ. Мөн өмчийн санхүүжилтүүд. За урт хугацааны санхүүжилтийн одоо бусад хэлбэрүүд орж ирж байгаа. Тэгэхээр өрийн санхүүжилт, өмчийн санхүүжилт гэдэг маань тэр нөгөө юугаар одоо санхүүжилтээ хийж яах гэдгээс шалтгаалаад өрөө өмчөө гэдэг чинь гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр бол урт хугацаатай зээл болон бондын бонд бол өр шүү дээ. Одоо бонд өрийн бичиг энэ гаргаж байгаа урт хугацаанд өрийн бичиг гэдэг чинь бүгдээр тэр чигээр өр. За бонд бол өртөө гэдгийг гэрчилж байгаа үнэцээс хувьцаа бол өмчтэй юм шүү, хувь эзэмшдэг юм шүү, хувь нийтлэгч юм шүү гэдгийг чинь гэрчилж байгаа үнэцээс юм тийм ээ. За тэгэхээр урт хугацаанд өрийн санхүүжилт, урт хугацаатай зээл авч болох юм. Эсвэл урт хугацаатай өрийн бичиг буюу бонд одоо босгоно гэсэн үг. Бондын өр гарна гэсэн. За тэгэхээр хугацаагаа мэдээж хэрэг 1 жилээс дээш хугацаатай болохоор энэ ерөнхийдөө урт хугацаа болоо явчихна тийм ээ. 3 жил, 5 жил хугацаатай бондууд бол янз бүрийн хугацаатай хугацаа заасан байдаг. Урт хугацаа зээлч гэсэн бас ямар хугацааны зээл авах уу гэдгээс шалтгаалаад зээлээ хугацаагаа зааж өгсөн. Энэ маань болохоор урт хугацаанд өрийн санхүүжилтийг одоо үүсгэж өгнө гэж. За өмчийн санхүүжилт бол нөгөө хувьцаанууд, энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа. Энэ бол өмч юм. Энгийн хувьцаа байсан ч өмч, давуу эрхийн хувьцаа байсан ч өмч. Тэгэхдээ бол энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцааны өмч бол өөр хоорондоо жоохон ялгаатай, эдлэх эрхийнхээ хувьд ч гэсэн ялгаатай байдаг тийм ээ. Энгийн хувьцааны хувьд болохоор бас нэлээд хамгийн хэрэгсэлтэй бол энгийн хувьцаа байдаг. Энгийн хувьцаа. Давуу эрхийн хувьцаа бол энгийн хувьцааг бол эрсдлийн хувьд бол бага, арай бага. Тэгээд энгийн хувьцааны давуу эрхийн хувьцаа бол илүү их эрх эдэлж идэг. Илүү их эрх нь одоо юу байх вэ гэхээр байгууллага ногдол ашигт тарааж байгаа үед хамгийн түрүүн ногдол ашигын давуу эрхийн хувьцаа эзэмшигч дүгнэ. Хэрвээ одоо жил бүр одоо ногдол ашиг тараах хэвээр. Тэгвэл давуу эрхийн хувьцаа эзэмшигч ногдол ашигыг урд жилд нөгөөг бол дараа жил нөхөж олгож идэг. За ингээд давуу эрхийн одоо ямар нэгэн байдлаар компани одоо татан буугдах ч юм уу дампуурлаа гэсэн тохиолдолд үр төлбөр өгснийхаа дараа хөрөнгө үлдэж байгаа тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмшигч нартай өмч давуу эрхийн хувьцаа эзэмшигчтэй өмчнөөс өгөх гэсэн ийм одоо давуу эрхийг идэвхжүүлчихэдэг. Гэхдээ давуу эрхийн хувьцаа эзэмшигч маань юугаараа одоо яг нэг дутагдaltaй тал байдаг. Тэр нь болохоор эзэмшигч эрхийг одоо хаачихсан байж байгаа. Энийгээр дутагдaltaй бусад талаар бол зүйл дээр давуу эрх эдэлж байдаг. Юуны хувьд бол энгийн хувьцаа эзэмшигчийн хувьд бол давуу эрхийн хувьцаа эзэмшигчээс одоо жоохон эрсдэл өндөртэй. Хувь нийлүүлэгчдийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал бол санал эрхтэй байдгаараа даваа. Бусад талын хувьд бол пүүс компани манд дампуурах ямар нэгэн байдлаар одоо ногдол ашиг өгөхгүй, ашиггүй ажилласан гэдэг бол одоо энгийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг өгдөггүй. За тэгээд татан буугдж байгаа энэ одоо тохиолдолд үр төлбөрөөр бараад дарагдуулаад дараа нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчд хөрөнгө өгöd хэрвээ цаана хөрөнгө байхгүй бол энгийн хувьцаа эзэмшигч нарыг бол тэгээ орхичдаг. Эдгээрт бол юу байдаггүй, юм өгдөггүй. Тийм учраас энийг энгийн хувьцааг ерөнхийдөө эрсдэлтэй гэж үздэг шүү дээ. За тэгэхээр өмчийнхаа санхүүжилтийг хийхдээ энгийн хувьцаа гаргах санхүүжилтийг хийх юм уу, давуу эрхийн хувьцаа гаргах санхүүжилтийг хийх юм уу, эсвэл одоо дотоод санхүүжилтээ дотооддоос өөрөөр санхүүжүүлэх үү гэдэг
асуултыг. Энэ бол энэ өмчийн санхүүжилт бол ерөнхийдөө бас жоохон урт хугацааны санхүүжилтэнд ороо явж байгаа. За мөн тэрний дараа урт хугацааны санхүүжилтийн бусад одоо хэлбэрүүд байна л да. За энд болохоор капитал түрээсийн санхүүжилт байна. Хөрөнгө түрээсэлж одоо удаан хугацаагаар түрээсэлж тэр түрээсээрээ өөрсдөө санхүүжүүлэх. За optional буюу одоо тийм янз бүрийн гэрээ хэлцэл баталгаа хамтран гаргаж өгч өөрийгөө санхүүжүүлэх, гэрээ эрх хөтлүүлэх гэх мэтлэнгийн юм урт хугацаа санхүүжилтийн одоо юм хэлбэрүүд бичдэг. Тэгэхээр энэ урт хугацаа санхүүжилтээр өөрсдөө санхүүжүүлэх үү, богино хугацаа санхүүжилтээр өөрсдөө санхүүжүүлэх үү гэдэг ийм одоо сонголтууд гарч ирж байгаа учраас энэ сонголтуудаас алийг одоо хэрэгжүүлэх вэ, алийг одоо ашиглах вэ гэдгийг санхүүгийн менежер хүн өөрөө шийдвэрээ гаргана, саналаа тавина гэсэн үг. За ийм одоо санхүүжилтийн хэрэгслүүд байдаг. За сүүлийн үед буюу юуны За нэлээд хэдэн чатад ирсэн байна тийм ээ. За эндээс энэ жахан харж байгаа зарим нэг юм дэлгэрүүлээд явах хэрэгтэй. За эндээс бол ингээ асуусан байна да. Түрүүний одоо бид нар ярьсан зүйлээр тарам уур ямар эдийн засгийн үед ашиглагдах вэ? Ямар ч эдийн засгийн үед ашиглах. Ягаад гэвэл нөгөө эргэлтийнхээ хөрөнгийг өндөр байлгах уу, дунд түвшинд байлгах уу, эргэлтийнхээ хөрөнгийг бага түвшинд байлгах уу гэдэг ийм гурван сонголттой. Тэгэхээр релакс мэдэрс. Тэгэхээр энэ тарам уур маань болохоор гадны санхүүжилт их шаардах юм байна. Гэхдээ эзэдийн өмч маань өндөр байх юм байна. Тэгэхээр бол ямар эдийн засгийн үед бол ашиглаж болно. Тэрийг бол тухайн компани өөрийнх нь сонголт. Тэгээ санхүүгийн менежер хүн санхүүгийн удирдлагатайгаа ярьж агаад манай компани эргэлтийн хувь өндөр болох юм уу, дунд түвшинд болох юм уу, бага болох уу гэдгийг. За энэ бол тэр их эдийн засгаас хамаарахгүй тийм. Компанийн хөрөнгийг эзэдийн энэ юу гэсэн үг? Компанийн хөрөнгийг эзэдийн За биржийн систем манай улсад муу хөгжилтэй байна. Тиймээс энэ change гээд зуучлагч нар үүргийг гүйцэтгэхэд байна гэж. Юу л дээ? За ерөнхийдөө бол стандартчлагдсан байх ёстой гэдэг маань ямар нэгэн тийм одоо эрсдлээс хамгаалагдаж байгаа зүйл байхгүй тийм ээ. За яг хөө манай улсын хувьд бол стандартчлагдсан юм фичерс гэрээнд бол хийгдэж байгаа. Forward гэрээч хийгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ сүүлийн үед бол янз бүрийн одоо хөтөлбөр юмуд хийгдээд ингээд нэг үеэ бол бас ингээд сэргэх талдаа яваад байгаа учраас мэдээж хэрэг сайнтай муутай омж байгаа алдж байгаа янз бүр л байгаа. Гэхдээ энэ дээр яг нэг хүмүүсийн өөрсдийнх нь нөгөө эрсдэл даах чадвар нөгөө мэдрэмж гэж нэг асуудал байна тийм ээ. Тэрийг л одоо бас тэр одоо ингээд сүүлийн үед хийгдэт байгаа их гэр хөтөлбөрүүд чинь нөгөө юу болсон байсан шүү дээ. 80 90 хөтөлбөрүүд одоо тэр юугаар лангууны арын зах зээл дээр ингээд явагдаж байна гэсэн. Тэгвэл одоо тэрнтэй чинь зэрэгцээд манай жижиг дунд үйлдвэрийн газраас түрүүн хэлжсэн тийм нийлүүлэлтийн санхүүжилтийн систем тийм ээ тэрийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэр чинь болохоор ерөнхийдөө бас тийм биржийн тал руугаа стандартчлагдсан
Тэгээд одоо та бүхний өмнө тулгараад байгаа тэр нэг хүндрэлтэй асуудал үзсэн шүү. Тэрийг чинь шийдэж өгөх. Ийм зүйл бас ингээд зэрэгцээд гарч ирж байгаа юм бас талархах шүү дээ байхгүй. Тэгэхээр мэдээч хэрэг аль талд нь өрсөлдөөн үнэтэй өрсөлдөөн байж ээж энэ чинь одоо хөгжиж ирэх ийм учиртай учраас. За тэгэхээр мэдээч хэрэг change одоо энэ зуучлагч нар бол байх шаардлага болоо. Аянда зуучлагч нар гэдэг нь манайхаар санхүүгийн байгууллагууд маань байгаа байхгүй. Санхүүгийн байгууллагууд гэдэг маань нөгөө банк болон банк ус санхүүгийн байгууллагууд. Тэгээд нөгөө олон сангууд ч юм байж байгаа. Тэгэхээр зуучлагч байна гэдэг маань одоо тэр нөгөө хөрөнгөний хэмжээ, хөрөнгө оруулалтын зардаг цаг хугацаанд бүгдийг чи хэмнэж өгöd байгаа учраас санхүүгийн зуучлагч зайлшгүй байх шаардлагатай юм байна гэдэг чинь аянда гарч ирээд байгаа. За үйл ажиллагааны циклийг нэлээд харах хэрэгтэй юу? Хугацаа ямар байх хэрэгтэй вэ? Тэгэхээр үйл ажиллагааны цикл яг эргэлтийн хөрөнгөний хувьд бол үйл ажиллагааны циклийг 1 жилийн хугацаатай гэж үздэг шүү дээ. 1 жил. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө гэдэг нь ерөөсөө 1 жилийн хугацаанд эргэлдэж одоо мөнгө болох хувирах чадвартай ийм хөрөнгө гэж эргэлтийн хөрөнгө гэдэг учраас энэ үйл ажиллагааны цикл бол эргэлтийн хөрөнгөний хувьд бол 1 жил гэж харах хэрэгтэй. 1 жил байна гэж л ер нь тооцсон доо. За компани хөрөнгийг эзэдийн хувийн өмчтөд заглах арга хэмжээг яаж байна? Компани хөрөнгийг эзэдийн хувийн өмчтөд заглах арга хэмжээг яаж байна? Компани асуудал гарлаа гэхэд өмчлөгчийн хувийн хөрөнгө нь алдахгүй багтгүй. За ер нь бол юу гэдэг шүү дээ. Нөгөө эзэдийн өмч одоо нэг балансан дээр бид түр харж байхад их усүр талд эхлээд нөгөө өөр төлбөрүүд богино хугацаатай өөр төлбөрүүд жагсаагдаж өчээд тэрний дараа эзэдийн өмч үзчихсэн. Эзэдийн өмч болохоор нөгөө пүүс компани юм уу нөхөрлөл хошоо юу гэдгээс хамаарат тийм ээ. Хэрвээ нөхөрлөл одоо юу вэ? Нэг хүний ганц хүний компани бол тэр хүний өмч хөрөнгө ашиг алдагдал болоод бүгдлээ өөрсдийнх нь цаана. Нөхөрлөл одоо хошоо мошооных болгоод явахаар нөхөрлөл хошоо А-гийн хөрөнгө, Б-гийн хөрөнгө, В-гийн хөрөнгө ч гэдэг юм ингээд хөрөнгүүдээ ингээд юугаар бичдэг. Хувьцаат юуны компаниудын хувьд болохоор нөгөө хувьцаат капитал, хувьцаа, давуу эрх хувьцаа, энгийн хувьцаа, хөрөмтлөгдсөн ашиг гэдэг. Яг тэр юунуудад ч гэсэн ашигуд бол хөрөмтлөгдсөн ашигуд бол бичигдэнэ. Тэгэхээр эзэдийн өмч. Тэгэхээр түрүүний тэр пүрс сүрэн асуусан байлоо нэг. Юуг яах вэ гэдэг. Нөгөө хөрөнгө өөрийнхөө хөрөнгө юуг ямар юмсан бэлээ. Ямар ч гэсэн өөрөө ингээд өөрийн эзэмшлийнхаа одоо хөрөнгөтэй компани байгуул одоо ингээд аж ахуйн нэгжийг байгуулад тэгээ олон эзэмшигч нар орж ирээд ийм тохиолдолд эзэмш юугаа яах вэ гэсэн. Тэгэхээр энэ дээр бол би яг ийм юм бодж илээ л да. Өөрөө үүсгэн байгуулагч. Тэгэхээр давуу эрх нэгдүгээр эдлэх хэвээр. Хоёрдугаар тэр нөгөө хувьцаа одоо хөрөнгө оруулж байгаа эзэмшигч нартайгаа нийлээд хувь нийлээс одоо тэр эзэмшигчтэйгээ нийлээд юу нэ төлөөлөн өдөртсөн үеийн өндөр нөгөө хувь нийлүүлэгчний хурал гэдэг зүйлийг хийгээд тэн дээр одоо дөрвөн юм одоо маш сайн нарийн ярьж өгөх хэрэгтэй л дээ. За эндээс би саяны энэ хүүхдийн асуултанд хариулах юм чинь эзэдийн хувийн хөрөнгийг эзэдийн хувийн өмчтөд зааглах арга хэмжээ яаж вэ? Компани асуудал гарлаа гэхэд өмчлөгчийн хувийн хөрөнгөд халдахгүй байх тугай. За энэ бол наагш гэрэл чатан байна. Би асуултаа жоохон ойлгомжгүй бичсэн юм шиг байна. Би зүгээр танд бодож ирсэн юм а бичих чаа жоохон ойлгомжгүй биччихээг болоо дахиад тайлбарж болох уу? Таг заахгүй бол дараа байж болно гэж. Бүр болохгүй л дараа нь юунд ч чатаар ч бичээд гэсэн ч яах вэ? Тэ? Харин энэ зүгээр ингэсэн. Одоо компанид асуудал гараад одоо янз бүрийн одоо данцыг нь хаадаг ч юм уу, битүүмжилдэг ч юм уу асуудал гараад одоо дахиад тэрийг одоо төлөх чадваргүй болонгууд жишээл одоо компанитай хамаагүй миний хувийн одоо хадгаламж ч юм уу тийм ээ хувь хүний нэр дээр байгаа ямар нэгэн хөрөнгийг битүүмжлэх ч юм уу тэрнээс барагдуулах ч юм уу ийм нөгөө нэхэмжлүүд орж ирдэг. Тэр тохиолдолд одоо би энд одоо тий компани бол компани хувь хүн чинь бас өөр асуудал гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр нөгөө ингэж давч нөгөө орж ирээд байдаг болохоор энээс яг сэргийлэх вэ гэж асуух гэсэн. Энийг ер нь ихэвчлэн авдаг юу нэ банк уу? Банкных уу юу? Ер нь бол нөгөө шүүхийн хэмжлэлээр нөгөө шийдвэр гүйцэтгэх газраар даваад ороод ирдэг тохиолдол байдаг л да. Энийг бол ерөнхийдөө тэр иргэний юу нэ хуульч нар сайн мэдэх баха.
Бидний хувьд бол яг энэ асуудлыг зайлшгүй. яаж хангахыг мэдэхгүй байна тий. Гэхдээ ер нь бол эцсийн өмч өөрийнхөө өмч юг бол балансан дээр яаж тусгаад тэрнээсээ яг зарцуулалт хийх үү гэдэг чинь та нарын нэг хурал одоо нэг дотоод дүрм журмаараа зохицуулагддаг болов гэж. Яг энэ өмчт халдах малдах тохиолдолд бол хуульч нар зөвлөх. Хуулийн асуудал тий багшаа. Тийм За баярлалаа багшаа. Баярлалаа. Компани хөрөнгийг эзэдийн хувийн өмчтэй гэж юу гэсэн үг вэ? Компани хөрөнгийг эзэдийн хувийн өмчтэй. Ер нь юу шүү дээ? Компани хөрөнгө эзэдийн хувийн өмч. Эзэн өөрөө өмчтэй. Эзэдийн өөрийн өмч гэж байдаг. Тэр өмч чинь өөрийн хөрөнгө чинь өөрийн өмч чинь юугаар одоо аривчдын нэмхэр нөгөө ашгаар цэвэр ашиг хөрөнгөлөгдсөн ашгаар аривж шүү дээ. Тэгэхээр эзэн компани байгуулад хамгийн гол зорилго ашиг олох юм байхгүй тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө өмчийг өсгөх ашиг олох явдал гол зорилго. Тэгэхээр өөрийн одоо бага хэмжээний одоо мэдээж хөрөнгө оруулсан тэрийг өсгөх зорилгоор ашиг олох зорилготой л байна гэсэн. За тийм асуулт энэ болов уу гэж энэ алтан гэрлийн асуулт харагдчих байна. За цааш нь. За ингээ ямар ч гэсэн хэдэн асуултууд саяныхаа ингээд хэдүүл ярьсан зүйлтэйгээ салбарт ярьчлаа тийм. За яг очир төтгтөө дахиад дараа нь асууж болох юм. За одоо энд бас нэг сүүлийн одоо саяны одоо бидний ингээ яриад байгаа санхүүжилтийн асуудлууд болол одоо зах зээл өндөр хөгжсөн орнууд ч гэсэн манайхны хувьд ч гэсэн одоо энэ их юу яж байгаа л да ашиглагдчихж байгаа хэрэглэгдэж байгаа юм байна. Тэрнээс гадна одоо орчин үед одоо сүүлийн үед санхүүжилтийн арга хэрэгслүүд бас өөрчлөгдөж ирж байна л да. За энэндээс харахад энэ финтек гэдэг энэ болохоор санхүүгийн үйлчилгээ болоод технологийн хөгжлийн нөхцөл юм а гэж. Өөрөөр хэлбэл гарааны бизнес эрхлэгч технологийн дэвшил инновацийн хялбар шийдэл ашиглаад уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад одоо хүргэж байна гэсэн үг. Тэгэхээр олон улсад финтек технологиг санхүүгийн салбарт одоо дараах байдлаар ашиглаж байгаа юм байна. За энийг бол та бүхэн бас ерөнхийдөө бас харсан мэдчихэл байгаах тийм. Гэхдээ за энд одоо мэдээж хэрэг хөдөлгөөнт болон гар утасны төлбөр. За хөдөлгөөнт болон гар утасны төлбөр байна. За энийгээр мэдээж хэрэг интернет болон ухаалаг гар утсаар одоо суурилсан утсан дээр одоо ингээд суурилуулаад тийм ээ одоо бидний хийж байгаа банкны үйлчилгээ мэдээллийн технологийн системийг ашиглаад цаг хугацаа орон зайнаас үл хамааран санхүүгийн үйлчилгээг авах юм боломж бий болж байгаагаар их давуу талтай болж байгаа юм тийм ээ. За тэрний дараа нэг гүйлгээний процесс хийж гэж. Энэ болохоор банк болоод банк ус санхүүгийн байгууллагууд өөрийн төлбөр тооцоо за гүйлгээг байгууллага руу дамжуулахад ашиглагдаж байгаа мэдээллийн технологийн системийг одоо финтек байгууллагууд хийгээд ингээд ажиллуулснараа зардлыг одоо хэмнэж ийм хэмжих боломжтой болж байгаа. За бизнес хоорондын төлбөр тооцоонд одоо ашиглаж байгаа. Тэгэхээр бизнес хоорондын одоо өндөр дүнтэй төлбөр тооцоо байцыг за мөн цалин тавих гэх мэтлэнгийн ийм олон дахин тавтаг гэдэг ийм төлбөр тооцоог хийж одоо гүйцэтгэж байгаа. За хиймэл оюун ухаан ботууд. Бот буюу энэ автоматжуулалтыг банк болон банк ус санхүүгийн салбар одоо ихээр ашигладаг. За үүнийг хийснээр зардлаа одоо эрс бууруулж байна. Хүний үйл ажиллагаагаа багасгаж байна. Ажил ахстаас одоо хамаарч гарч идэг үйлчлэгээний эрсдлүүдийг
бууруулж байна тийм ээ. За дараа нь тэр фито 2 энэ зээл байна л да. За энэ бол эргэн хоорондын зээлийн үйлчилгээ. Эргэн хоорондын зээлийн үйлчилгээ. Зээл өгөх нэг нь болохоор зээл өгөх сонирхолтой, нөгөөх нь зээл авах сонирхолтой. Этгээдүүдийг одоо систем бүртгүүлээд үүнийхэн дараа систем нь одоо автоматар эдгээрээ мэдээллийг хооронд нь тааруулаад зээлийн гэрээг цахимаар одоо хийж гүйцэтгэж байгаа. Ийм зүйл гэж тийм. За мэдээж хэрэг нууцлал аюулгүй байдал биометрик гэл блокчейн технологи хэмжлэнгээр сүүлийн үед одоо ашиглагдаж байгаа юм санхүүжилтийн арга хэрэгслүүд байна та. За ингээд олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ финтек компаниуд хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татан төвлөрүүлж үйл ажиллагаагаа ингээд өргөжүүлсэн учраас тэдэнд одоо нэг IPO гаргах юм шаардлага одоо болсон байна гэсэн. За ийм таатай мэдээлүүд бас гарч ирж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн одоо бас энэ орчин үеийн санхүүжилтийн системүүдийг ашиглах шаардлага болоод төдийгүй энэ глобалчлагдж даяарчлагдж байгаа энэ үед одоо зайлшгүй л одоо бүхэл зэрэгцэж явах. Ийм л одоо очиртай байх юм тийм. За тэгэхээр одоо түрүүн бид нар яжсэн тэр нэг анх ингээд хувьцаагаа зах зээлд гаргахад бол маш их зардал гарч идэг, маш их одоо хөрөнгө шаардж идэг. Тэгвэл одоо энэ финтек компаниудын хөрөнгө оруулалтыг хэмжээр татан төвлөрүүлснээр IPO гаргах шаардлагагүй байна гэдэг чинь бас л их зардал мөнгө хэмжсэн юутэй өгөөчтэй энэ зүйлүүд бий болж байна гэсэн. За тэрний дараа финтек болон тогтвортой санхүүжилт. За энэ болохоор гүйлгээний зардлаа бууруулна, капиталын үр ашигтай биелийг одоо нэмэгдүүлдэг юм байна. За шинэ технологийн тусламжтайгаар гүйлгээний зардал, хугацаа, хөрөнгө зарцуулалтыг хянах юм боломжтой болсноор үйл ажиллагааны үр ашигтай биелэг ерөнхийдөө бол нэмэгдэнэ. За сүүлийн үед бас энэ газар тариаланд big data буюу том датаг ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр температур, чиг, хурд хунц зэрэг ингээд ургацын ургах орчинд одоо хянах юм боломжтой болж байгаа юм да. Цаашлаад энэ нь болохоор зээл, даатгал зэрэг юм санхүүгийн салбарт ашиглагдах юм боломжтой болдго юм байна. Боломжтой болох юм байна гэсэн одоо юм дүр зураг харагдаад байна. За тэр блокчейний нөлөө гэдэг тийм. За финтек компаниуд блокчейнийг ашиглан байгалийн нөөц баялагийг дижитал хэлбэрт оруулж байгаа. Тэгэхээр энэ болохоор ил тод байдлыг нэмэгдүүлэх учраас блокчейнийг ашигласнаар бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгоод тэгш бус мэдээллийн эрсдлийг одоо бууруулж байна гэсэн. За ийм одоо нөлөө үзүүлж байгаа юм байна гэж. За зах зээл дэх одоо ногоон санхүүжилт гэдэг. Сүүлийн үед одоо бас их ногоон санхүүжилтийн тухай ярьдаг болсон. Тэгэхээр ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах, за эдийн засгийн одоо өсөлтийг нэмэгдүүлэх олон улсын орны одоо бодлого гаргачдын чухал одоо зорилт нь болоод байгаа тийм. За мэдээж хэрэг энэ зорилгыг хангах явцад байгаль орчны асуудал одоо чухлаар хөндөж идэг. За сүүлийн жилүүдэд эдийн засаг, за санхүүгийн үйл ажиллагаанд байгаль орчны асуудал, за түүний ач холбогдол одоо ерөнхийдөө их эрчимтэй яригдж байгаа. Байгаль орчны дөрөвтөлтэй тэмцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, энэ бууруулахад одоо санхүүгийн зах зээл чухал одоо өөрхийг одоо гүйцэтгэнэ. Тэр нь ч одоо мөн санхүүгийн зах зээл чухал үргэлж гүйцэтгэж байгаа. За ийм одоо тийм учраас зах зээл дэх ногоон санхүүжилт гэдэг асуудал сүүлийн үед бас их хамгийн их яригдж байгаа. Ийм учраас ялангуяа тэр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа улсууд ч тийм үү ямар нэгэн байдлаар одоо энэ бизнес эрхэлж байгаа улсуудын одоо шинэлэг сандаа шинэ шийдэл одоо
нэг шин санаа маш их юуг дагуулж яаг гэж яригадаад байдаг тийм ээ. Тэгвэл эндээс энэ төр ингээ санаа авах одоо тэгэл ингээ урд нь яригадаад байдаг л тэгвэл нэг үлэг болсон асуудал, үлэг болсон үйлдвэрлэл, үлэг болсон юм аа ингээд хийж байгаа юм. Шинэлэг орчин үеийн одоо энэ санхүүжилт орчин үеийн одоо энэ дэвшилт технологи, дэвшилтэд зүйлтэйгээ хөл нийлүүлж одоо явах нь илүү чухал юм болоо гэдэг үднээс энэ сүүлийн үеийн юунуудаас санхүүжилтийн хэлбэрүүд байсан гэж гаргаж тавьж байгаамаа. За тэгээд асуух зүйл байвал энд чатад бичигдсэн байх шиг юм. За би хараадах юм. Компани байгууллагатай нийлүүлсэн хөрөнгө, компани эзэдийн хэмжүүр бүртгэгдсэн байдал, компани санхүүгийн асуулттай болоод төлбөр барагдуулах шаардлагатай болсон. Компани төлбөрийн чиглэлгүй. Багшаа зөвхөн асуухаар би хариулсан шүү та. Таны цагийг үрээд явахтай багшаа. Зүгээр л миний асуултыг ойлгосонгүй гэхээр би тайлбар бичсэн. Тийм баярлалаа. Өөр юу асуу. Сайн багшаа. За. Энэ сайн бид нар бас ингээл ярилцж байгаа энэ санхүүгийн сүүлийн үеийн одоо энэ хөгжилтийн финтек буюу одоо энэ санхүүгийн зах зээлийн одоо энэ банкны жишээ гүйлгээг хэлбэрчлэхтэй зардлыг бууруулахын тулд энэ шинэ технологиуд ингээ орж ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ талаараа одоо бас жоохон тусна. Финтек гэдэг чинь бас яг юу юм, яагаад ингэж хөгжөөд байгаа, ямар учиртай гэдэг талаар бас нэг жаахан сүбах гэж бодож байна. Зөвхөн миний бодлоор бол энэ одоо энэ үүсмэл үнэт зас гэдэг ярьдаг шүү дээ. Энийг болохоор зэрэг энэ forward болон futures swap гэрээний тэгэл ерөнхийдөө энд хамруулж ойлгож байгаа юм байна гэж ойлгож байна. Forward болон futures гэрээний хувьд болохоор зэрэг Оросын холбооны улсад ялангуяа зөв манай хаж хөдлийн зүгээр Оросын холбооны улсад амар өндөр хөгжсөн байдаг. Forward болон futures гэрээн дээр бол ялангуяа Малайч газар тариадан дээр аягүй хөгжсөн байдаг. Газар тариадан дээр бол жишээ нь ирээдүйн одоо жишээ нь үйлдвэрүүд гэхэд жишээ нь төмс хүнсний ногоогоо одоо доктортой үнээр авахын тулд одоо жишээ нь өнөөдөр 800 төгрөгөөр ч юм уу эх жилийн хавар 1000 болох эрсдлийг бууруулж 800 төгрөгөөр авахын тулд дөрж болон дулмаатай хийж байгаа гэрээг тэгж үүсмэл гэрээ маа гэж ингэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр энэ талын гэрээнүүд бол энэ Орос улбаны улсад бол энэ биржээрээ дамжаад айгүй хөгжсөн байдаг юм байна гэж. Монголд болохоор яадаг вөхөр ченжин гараар дамжаа явдаг учраас үнийн маш өндөр савлгаатай явж идэг. Forward futures гэрээний нэг давуу тал нь юу гэхээр эрсдлийг буулгаж үнийн ханшийн өөрчлөлтүүдийг одоо доктортой барихын тулд хэрэгэлдэг нэг гэрээ юм байна гэж би тэгж ойлгосон. Монгол улсад бол спот гэрээг бол зүгээр улсын хэмжээнд болохоор спот гэрээг хэрэгжилж байгаа. Тэр нь болохоор юу гэхээр одоо жишээ бүгднээр хятадаар улстай 2009 онд валютын ханшийг доктортой барихын тулд спот гэрээг байгуулсан байдаг. Энэ сүүлд нь 12 онд 18 онд баха Шизинпинг дарга ирэхэд энэ гэрээг дахин сонгож нэг хийсэн байдیں۔ Тэгээ энэ бол одоо юаныг дэш нь өсөхгүй байх. Тэгээд тийм юм гэрэг хийж байгаа. Тэгэхээр улсын үр гэл бид нэр яриад идэг тэгтэл. Свот грэний үр үл маш өндөр түвшинд хүрсэн юм байлээ. Тэгэхээр бол энэ талаар бас бид нэр спот гэрэг гэж яг юу юм, форвард нь юу юм, фьючерс нь яг юу юм гэдэг юм бас нэлээс судлах хэрэгтэй. Малайчууд газар тариадан дээр үл энэ гэрээг ашиглах бүрэн болцоотой түрүүний дээр яриадсан зүгээр албан бус маягаар бид нар хоорондоо гэрээ хийгээд байгууллагууд гэрээ хийгээд яваад байгаа нь бас нэг тэрний хэлбэр гэж бас харж болох юм л та. Тэсн гацорд компани дээр гацорд компанитай гэхэд манайх хүрэн манжингийн гэрээг одоо 500-аар авнаа гэдэг ч юм уу ингэж хийж яана гэдэг бол бас нэг талаасаа доктортой үнэ барих өртөг зардлыг дээш нь өсөхгүй байх
үндэс суурин болж иж байгаа гэж харж байгаа. Яг уу тэр юуны эргэлтийн хөрөнгийн хувьд бол жижиг дунд аж ахуйн нэгжийн хувьд бол санхүүгийн тайлан баланс авах нь яг үнэн зөвөөрөнд гаргачих юм бол тэрэн дээр анализ шинжилгээ хийгээд эргэлтийн үр төлбөр богино хугацаанд үр төлбөр болон эргэлтийн бэлэн мөнгө авлага бараа материалыг бол тогтсон хэмжээнд бариад байх боломжтой. Гэхдээ бараа материалын хувьд бол циклийн хувьд бол аюул тийм урт хугацаатай байгаад байгаа. Авлагын хувьд бол ер нь айгүй тийм өндөр түвшинд хэдэн сараар авч чадахгүй байх ийм асуудлууд жижиг дунд аж ахуйн нэгжтэй гарч ирдэг. Тэгэхээр бид түрүүний асуудлаас энэ модерн болоод энэ релакс гэсэн энэ хоёр хөлбөрийг эдийн засагтай хамааруулж бодлого баримтлах нь зөв үү гэж асуугаад байгаа юм. Юу гэхээр эдийн засаг юм хямрцсан байгаа ийм үед бид нар дорж дулмаа эднэр зээл өгөөд яваад ах юм бол эргээд бид нэр өөрсдөө хүнд байдалд ороод ингээд аж ахуйн нэгж дампуурах аюултай юм аа. Тийм учраас тэр нэг санхүүгийн бодлого баримталж байгаа юм уу? Захирлууд бол энэ зээлийн бодлого дээр аюул бол анхааралтай хандах нь зөв юм аа гэж ингэж харж байгаа юм. Миний хаар бол энэ модерат гэдэг нь зөв юм шиг л одоогийн нөхцөлд үгийг таарах гэж юм шиг санагдаад байна. Тий. Дээрээс нь одоо энэ уг нь сургалтын явуулж байгаа зорилгын хувьд болохоор асар олон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлээд худалдаад яваад байгаа бидний хувьд энэ жижиг аж ахуйн нэгжүүд уг нь зардлаа хэмнэхийн тулд одоо алтан гэрэлтэй хамтраад тээврээ хамтарч хийдэг ч юм уу ингэж зардлуудаа буулгах юм бол эдийн засгийн хямралын үед хамтдаа даван туулах уг нь боломжтой юм шүү гэдгийг би бас дахин хэлээд байгаа юм л та. Ийм л байна. За тэр мэдээж хэрэг юу гэж байгаа л та тэр юутай холбоотой релакс рестрикт модерат бодлоготой холбоотойгоор тэр ажиглагдж байгаа зүйл тэр мөнгө хөрөнгө авлага тэр зээлийн бодлого тийм. Тэгээд тэр зээлийн бодлогоо сулруулах, зээлийн бодлогоо чангатгах энэ асуудал бол яг энэ нөгөө эргэлтийн хөрөнгийнхаа бодлоготой уялдаад тэгээд зээлийн уян хатан бодлого явуулах уу, зээлээ чангатах уу, зээлээ чангатсны үндсэн дээр орж ирж байгаа ашиг маань ямар ах вэ? Зээлийн бодлогоос сулруулж байгаа үед орж ирэх ашиг маань ямар ах вэ? Мэдээж хэрэг цэвэр ашигтай ажиллах уу? Ямар зардал гарч ийнэ гэдэгт мэдээж уялдуулна гэсэн үг л дээ тийм. За энэ талаар бол тэр бас тухайн эдийн засгийнхаа цаг үетэйгээ холбогдож энэ мэдээж хэрэг шийдвэр гаргахаас болж өөр болчих юм дээ. За энэ талаар бол бүгдээрээ ерөнхийдөө өөрөө ч ойлголт энэ хүмүүсийг бол ижил байгаа. За тэр финтех гэдэг юу асуугаадсэн тийм. За бид нар бол санхүүгийн арга дээр яг финтех гэдэг санхүүгийн үйлчлэгээ болоод технологийн хөгжлийн огтлцол гэдэг байдлаар авч үзэж байгаа. Тэгэхээр финтех технологийн салбар санхүүгийн салбарт янз бүрийн одоо байдлаар ашиглагдаж байгаа л да. Ялангуяа нэг ер нь бол одоо энэ ковидын үед ч тэр хүмүүс цаг хугацаагаа хэмнэх үед ч тэр ерөнхийдөө дижитал банк одоо манай банкуд чинь банк болон банк бас санхүүгийн байгууллага чинь цахим хэлбэрлүү шилжиж байгаа нэхвчлэн цахим дижитал хэлбэрлүү шилжиж байгаа учраас энэ үйлчлэгийг авах явдал одоо ийм дижитал цахим хэлбэрээр авах одоо явдал өндөр байгаа тийм ээ. Тэгэхээр финтех салбар хурцтай хөгжих боломжийг бий болгож байгаа асуудал чинь бас л энэ бичил энэ асуудал маш муу адилхан энэ дижитал цахим энэтэй холбогдож байгаа. За тийм л цаг хугацаагаа хэмжиж байгаа, зардлаа хэмжиж байгаа бүх зүйл одоо ухаалагдж ирж байгаа гэдэгтэй л одоо холбогдсон. За тийм учраас бид нар одоо энэ дараа нь финтех технологи санхүү салбарт бол ашиглагдж байгаа энэ хэлбэрүүд бол нэлээд одоо өндөр ач холбогдолтой зүйл байдаг шүү. Ийм одоо юудад орж ирж байгаа. Бид нар ч гэсэн одоо энэнийхэн зах зугаас амсаад л одоо ингээд цаг хугацаагаа хэмнээд л одоо ийм юун хэлбэрээр ч гэсэн тийм ээ алсын зайн хэлбэрээр ч гэсэн байгаа газраас би энийг хараад ярилцаад
энэ олон хүний хамруулаад юм хийж байгаа энэ энэ цар тахалтай үед гэсэн. Энэ бол ингээд яг давуу тал сүүлийн үед одоо гарч ирж байгаа дэвшилтийн хэлбэр юм шүү. Энэ ч гэсэн энэ санхүүжлийн арга хэрэгсэл дотор блогорж явж байгаа шүү гэдгийг л гаргаж ирж тавьж байгаа байхгүй. За өөр түрүүн чи юу асууд ерөнхийдөө би нэг лангууны арын гэдэг нэг түрүүний хүүхд асуусан байсан. Лангууны арын зах зээл гэж одоо ямар зах зээлийг хэлэх гээд байгаа юм бэ гэд. Яхаа тэгэхээр лангууны арга гэдэг нь болохоор тэр нэг форвард хэлбэрээр фичерс хэлбэрээр гэдгээр нь ингээд нэг нь лангууны арга нэг нь биржих гэдгээр иймэрхүү ерөнхийдөө ийм ялгаа байдгийг гэдгийг. Тэгвэл ерөнхийдөө тэр нөгөө гэрээ хэлцлүүд бол ганцхан forward features-ээр тогтохгүй шүү дээ мэдээж хэрэгтэй. Түрүүний чиний тэр хэлсэн spot option янз бүрийн тэр баталгаа гэх мэтлэнгийн олон энэ гэрээ хэлцлүүдийн хэлбэрүүд байгаа. Тэгээ өөр хоорондоо хийж байгаа гэрээ хэлцэл одоо энэ ханшийн зөрүү мөрөөс үүссэн өөр төлбөрийн асуудал энэ бол зөндөө байгаа. Энэ бол улсын өрөөс ч одоо илүү байгаа гэдэг нь бол үнэн байна. Тэгэхээр өөр хоорондоо тэр хүүгээс солилцох хүүгийнхаа солилцож байгаа хэлбэр тэр нөгөө валютынхаа хэлбэрүүдийг өөрчлөх энэ төргээд энд бол яриад байвал зөндөө их асуудал байгаа л да. Тэгээд сая энэ хэдхэн минутын дотор одоо ингээд зах цухаас нь л ингээд гаргаж ярьсан байна. Тэгээд та бүхэн хувьд бол ахаад эндээс дутуу одоо учир дутагдaltaй байсан ч юм уу ахаад дэлгэрүүлж авъя гэсэн зүйлүүд бол бичүүлдэл би бас дараагийн одоо санхүү хэмжээд 2 гээд нэг ч өдөр нэг юу орох хэвээр. Тэрэн дээр бас үлдсэн зарим нэгэн зүйлүүдийг бас хэлье. За тэн дээр ямар зүйлүүд авахгүй гэдгийг нэгдүгээр бичүүлсэн юм байна. Хоёрдугаар тэгэхээр зарим нэгэн хүмүүс бол татварын хөнгөлөлт татвартай холбоотой зүйлс сонгосон. Тэр нь болохоор татварын хөнгөлөлт чөлөөлөлт, татварын зохицуулт гэсэн тусгай сэдэв байж байгаа шүү дээ. Нэг өдрийн 14 цагаас орох байгаа. Тэрэн дээр хүртэл зарим нэг юм хэлж өгөх. Тэр татварын зүйлүүдийг бол ерөөсөд дурддагдаагүй энэ зүйлүүд байгаа нь учраас татварынхаа хичээл дээрээ ярих юм а гэдэг байдлаар орхисон байгаа шүү. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.